ард түмнийг өөмөнд самуунд ийм үйлдэл гадна ч нэ би бас сонсонгүй. Үнэхээр сайдаг энийг ч нэр төвшөлөхгүй. Төрдөө ойлдмааргүй. Төшөв рүү ойлдмааргүй болсоо байдаг шүү. Бид нар хамтдаа ялах ёстой болохоос биш. Бид нар хамтдаа ялагдах ёсгүй. Тэрс үтэхэд би билээ. Оройн өдрийн үзэгчтэй энэ телевизтэй хамт байгаа та бүхэндээ баярлалаа. Лагуийн 5 нэвтрүүлгийн шинэ 7 хоногийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За бид бүхэн студид ярилцахаар Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Батнасангийн оюун гэрэл байг өрөөд байгаа. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайхан шинэлсэн үү та? За өдрийн мэнд хүргэе. Сайхан шинэллээ. За та сайхан шинэлсэн. Сайхан шинэллээ. За өнгөрсөн өдрүүд бид бүхний хувьд бас баярын өдрүүд болж өнгөрлөө. За дээрэс нь одоо яг залгаад энэ 7 хоногт маань бас нэг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гэдэг олон улсын одоо ийм өдөр болж байна. Энэ агуулга дээр би тантай ер нь танай холбооны тухай, ер нь энэ эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлд бид бүхэн юун дээр алдаж онж байна гэдэг агуулгаар. За мөн дээрээс нь бас таныг устдад бас баггүй явах гээд ийнү гэдэг өөр амьсгалыг харсан. Ингээд энэ хүрээнд ярилцлага хийхээр өрсөн байгаа. Урилга хүлээж авсанд бас талархал илэрхийлье. Тэг баярлалаа. Би бүр бас маш их олзуурч байгаа. Тэр бүр бид нар чинь бас телевиз эфирээр гараад ажил юмаа тайлгнаад авах боломж бас байдаггүй. Тэгээд энэ удаас сайхан нэвтрүүлэгт орж ярилцсан байгаа байна. За хоёулаа ярилцлага ерөнхийдөө сүүлд хийж байгаа ажлуудаасаа эхлээд явъя гэж бодож байна. Эмэгтэйчүүдийн холбоо гэхээр манай хамт бас олон зүйл хүлээгээд идэг юм шиг байгаа. Тэгээ ер нь одоо яг ямар ажил дээр төвлөрж байна. Холбооны үйл ажиллагааг ямар хөө чиглэлээр сүүлийн үед гол асуудлыг хөндөх гэж байгаа. За ер нь бол яг Монголын эмэгтэйчүүдийн холбоо гэх төрийн бас байгууллага. Өнгөрсөн 2024 онд манай эмэгтэйчүүдийн байгууллага үүсгэн байгуулагдсны 100 жилийн ой боллоо. Ер нь яг одоо энэ 100 жилийн хугацааг ярих юм бол эмэгтэйчүүдийн байгууллагын статус 8 удаа өөрчлөгдсөн байдаг. Анх 1924 оны 3 сарын 8-нд бүсгүйчүүдийг боловсруулах тасаг нэртэйгээр тухайн үеийн Монгол Ардын Хувьсгал намын дэргэд одоо байгуулагдчихсэн ийм байгууллага. Тэрний дараа эмэгтэйчүүдийн тасаг, хилтэс, зөвлөл, хороо, холбоо гэдэг орчлогдоод 1961 онд бол Монголын эмэгтэйчүүдийн хороо нэртэйгээр төрийн нийгмийн маш том байгууллага болж өргөжсөн ийм түүхтэй байдаг. Ер нь яг түүхийн талаас нь харуул 1947 оноос эхэлж намын дэргэдээс холдуулж олон нийтийн статустай болгох ийм шийдвэр гараад тухайн үед 1949 онд ардчилсан эмэгтэй дэлхийн ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны гишүүнээр тухайн одоо эмэгтэйчүүдийн хилтэс ороод тэгээд дараа нь 61 онд тухайн Монгол Ардын Хувьсгал намын тогтоолоор Монголын эмэгтэйчүүдийн хороо болж өргөжөөд 1990 оны 1-р сар хүртэл Монголын эмэгтэйчүүдийн хороо гэд одоо төрийн тийм том байгууллага байсан ийм түүхтэй. Тэгээ 90 оны 1-р сард эмэгтэйчүүдийн хороог татан болгох асуудал яригдаж Монголын эмэгтэйчүүдийн холбоо нэртэйгээр одоо сайн дураараа эвэлдэн нэгдсэн гишүүнчлэлтэй төрийн бас байгууллага болоод өнөөдөр бид нар 35 дахь жилдээ төрийн бас байгууллагын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээ ер нь бол яг иргэдийн дунд эмэгтэйчүүдийн холбоо гэдэг сүүлийн жилүүдэд яг бидний манай байгууллагын үйл ажиллагаа нэлээд өргөжөөд хүмүүст бас хүрээд хөдөө орон нутаг малчны хот хөлийн застав гэж бид нар чинь очоогүй газар ховор шахуу явж байна. Ингээд ирэхээр эмэгтэйчүүдийн холбоо нэрээ юу хийж байгаа вэ? Эмэгтэйчүүдийн холбоо 100 жилийн юу хийвэ те? 100 жилийн хугацаанд одоо эмэгтэйчүүд эрхийг яаж хамгаалах гэдэг асуултууд өргөлж намаагаас дагалдаж байдаг. Тэр утгаараа төрийн статустай мэтэр бид нарыг одоо бидний үйл ажиллагааг ойлгож эрхээ нэгж байгаа, эрхээ шаардж байгаа, эрхийнхаа төлөө дуурсангүй гэж одоо шаардлагуудыг тавьж байгаа ийм комент одоо нийгмийн сүлжээн дээр явагдаж байгаа мэдээллүүдийг харахад тийм зүйлүүд анзаарэгддэг. Тэгэхээр төрийн бас байгууллага гэж хэмбэ? Төрийн бас байгууллага ямар үүрэгтэй байдаг вэ гэдгийг бид бас бүгдээрээ мэдээж мэдэх хүмүүс нь бол мэдж байгаа. Зарим хүмүүст бол бас тодруулаад хэлчих зүг болов уу гэж би бол бодож байна. Төрийн бас байгууллага гэдэг бол төрийн очиж чадахгүй байгаа, хүрч чадахгүй байгаа, хүрлцэж чадахгүй байгаа газарт төрийн дэмжлэгтэйгээр хамтран ажиллаж олон нийтийн одоо тухайн эрхийг нь хамгаалах, хэрэгжүүлэх, хангах дээр оролцож ажилладаг. Монголд бол 30 орчим мянган төрийн бас байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Эмэгтэйчүүдийн чиглэлээр ч бас баггүй байдаг санагдаж байна. Яг Монголын эмэгтэйчүүд гэдэг нэр орсон 70 гаруй төрийн бас байгууллага байгаа. За тэгэл октийн гээд тодорхой ашиг сонирхлоороо нэгдсэн тодорхой бүлгүүдийн эрхийг хамгаалах зорилготой ийм одоо төрийн бас байгууллага гэвэл нийтдээ 30 мянган төрийн бас байгууллага өнөөдөр Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа. Тэрний нэг нь Монголын эмэгтэйчүүдийн холбоо. За ингээд жил болгон бид хүн энэ эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэж өнгөрүүлдэг. За сүүлийн үед бас ингээд хандлагууд өөрчлөгдөж байна. Ер нь бол ингээд нэг баяр гэдэг агуулгаар хараад
эмэгтэйчүүдэд баярлуулах, ээжүүдэд баярлуулах, эхнэрээ баярлуулах гэдэг энэ чиглэл дээр явж байна. Сүүлийн үед бол илүү эмэгтэйчүүдийнхээ эрхийг хамгаалах, эмэгтэйчүүдийнхээ дуу хоолойг сонсох, тийм ээ. Дээр нь эрхэн зөрчигдөж байгаа ямар асуудлууд байна, болж байгаа бүтэж байгаа, дээрэс нь болохгүй байгаа зүйлс юу вэ гэдэг чиглэл рүү бас анхаардаг болчиход байна л да. Энэ удаагийн одоо энэ эрхийг хамгаалах өдрийг, олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг танай байгууллагыг ямар одоо агуулга концепцээр ер нь тэмдэглэн өнгөрүүлж олон нийтэд эмэгтэйчүүдтэй ер нь ямар одоо мессеж агуулгыг хүргэх гэж байна. Тийм, миний хувьд бол яг Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдоод би одоо яг 6 дахь жилдээ ажиллаж байна. 2018 оны 11-р сараас хойш үндсэндээ 19 оноос гэж ойлгож болно. Анх 19 он 20 онд бид нар хаалга гэдэг нэртэй акцийг зохион байгуулад 3 сарын 6-ны өдөр гэр бүлийн хүч хэрхэлтэд тэмцэх ийм ажлыг зохион байгуулж исэн. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудал гээд жил жилийн одоо олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр тодорхой сэдвүүдээр бид нар өнгөрсөн хугацаанд ажлуудаа зохион байгуулад хийлээ. За энэ жилийн тухайд бид нар iWomen нэртэй үндэсний цахим платформыг олон нийтэд танилцуулах гэж байна. Энэ бол Монгол эмэгтэй хүмүүрийн нэгдэж, орж, бизнесээ хийх, хоорондоо танилцах, нөхөрлөх, хэл соёлоо хамгаалах, төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах, олон улсын зээл тусламжинд хамрагдах гэдэг үндсэндээ эмэгтэйчүүдэд илүү хөгжүүлэх чиглэлээр энэ iWomen платформ бол гарч ажиллаж байгаа. За iWomen платформын хувьд бол үндсэн том 3 зорилго байгаа. Нэгдүгээрх нь дэлхийн нийтэд даяаршаад, дангааршлаа алдж байгаа байдлыг энэ бол нэгдсэн үндэсний байгууллагын хувьд аюул том асуудлуудын нэг болсон. 14 хоногт дэлхийн нэг хил устж өгөө болж байгаа энэ байдал цаашдаа ч гэсэн дэлхийн одоо энэ жижиг цөөнхөн амтаа улс орнуудын хэл соёлыг хамгаалах дээр яах вэ гэдэг асуудлын технологийн дэвшил даяарч байгаа дэлхийд бол бас тулгарч байгаа нэг том бэрхшээлүүдийн нэг болоод явж байгаа. Тэр утгаараа бид үндэсний хэл дээрээ яг энэний эсрэг Монгол эмэгтэйчүүдийн нэгтгсэн энэ платформыг бий болгож байгаа. Хоёр дахь нь энд бизнес эрхлэх, эрхэн зөрчигдөж байгаа бол хамгаалуулах, зөвлөгөө тусламж авах, лоялти хөтөлбөрүүдэд хамрагдах гэд маш олон төрлийн үйлчилгээнүүд бий. Тэгэхээр энэ төслөө танилцуулаад цаашдаа энд Монгол эмэгтэй хүн бүр хаана амьдарч байгаагаас үл шалтгаалаад гадаад байна уу, дотоод байна уу, хөдөө байна уу, хот байна уу энд нэгдэж ороод санал бодлоо хуваалцдаг, ярилцдаг, ажиллаа хийдэг, бизнесээ өргөжүүлдэг ийм том талбарыг нэхэр энэ онд хамгийн том ажил байна. Энэ бол 5 жил бид бас хийж явж ээж одоо гарч ирж байгаа юм төсөл байна. За нэгдсэн платформтой болно гэдэг бол надад бол их сайхан мэдээ сонсгож байна. За дээрэс нь манай эмэгтэйчүүд бол одоо ялангуяа олон зүйл дээр ингээд одоо эрхэн зөрчигддөг тийм ээ. Тэгэхээр би таныг одоо 6 жил энэ байгууллагыг тэргүүлж байгаа хүний хувьд одоо нэг дүгнэлт байгаа. Танаа байгууллагч байгаа, танд өөрчилж байгаа. Ер нь яг манай Монголын эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг ямар төвшөнд байна. Үнэхээр асуудал нь үнэхээр хэцүү байна уу? Эсвэл зарим тохиолдлууд дээр бид нар ингээд алдаа гаргаад эмэгтэйчүүдийнхээ эрхийг мэдэх байдлаар, мэдхгүй байдлаар эсвэл санаатай байдлаар ч юм уу зөрчүүд ийн үү? Ер нь яг ахад би өнгөрсөн 100 жилийн нэг түүхийн товчхон хэсгийг бас яриад явбал зүгээр болоо гэж бодож байна. Эмэгтэйчүүдийн байгууллага анх 1924 онд үүсгэн байгуулагдаад Монгол улсын анх дугаар үндсэн хуулиар хүн бүхэнд тэгш хэрэгтэй байна гэж Аз твд манай улс охид эмэгтэйчүүдийн эрхийг хуулиар баталгаажуулсан анхны улс юм. Энэ цагаас эхэлж Монгол эмэгтэйчүүд хэл бичиг сурахаас ахуулаад сайн дураараа одоо хайр сэтгэлээрээ гэр бүлтэй болох, сонгох эрхээ эдлэх, шийдвэр гаргах төвшөнд ажиллах ийм бололцоо нэмэгдсэн байдаг. 1924 оны 3 сарын 8-нд анх одоо намын төвөрөний тогтоол гарч байгуулагдаад 3 сарын 19-нд их зохиолч Насагтаржийн гэргээ дамжны пагам дулам бас хүчүүдийг боловсруулах тасгийн анхны дараагаар томилогдсон ажиллаж байсан бол 9-р сараас нь эхэлж Монгол улсад анхны одоо дунд сургууль байгуулагдаж эхэлсэн байдаг. Энд бол Монголын эмэгтэйчүүд, хүүхдүүдээ, ахмадуудаа, залуучуудаа бичиг үсэг сурахад бол хамгийн том үүрэг гүйцэтгэсэн байдаг. Тэгээ 30-аад оны үед анхны цэцэрлэг байгуулагдсан. За 1934 онд олон хүүхэд төрүүлж байгаа ээжүүдэд сайшаалын үнэлэх олгож эхэлснээр 1956 он гээд 12 жилийн дотор Монгол улсын нийт хүн 86 мянгаар өссөн байдаг. Тэрний дараа 1957 онд Алдардхийн 2 дугаар одон эмэгтэйчүүдийн байгууллага санаачилж эхчүүд эмэгтэйчүүдийн одоо үнэлэгддэггүй энэ хөдөлмөрийг төрөөр үнэлүүлж эхэлснээс хойш 1990 он хүртэл Монгол улсын иргэн 2 сая болж өсөж хөгжсөн. Өнөөдөр бид нар 3 сая 500 мянган амьдарч байгаа. Энийг би яагаад ярьж байгаа нэхэр эмэгтэйчүүдийн байгууллага ер нь одоо социализмын гэгдэх тэр үед бол энэ улсын ээж нь байж үйл ажиллагаа явуулдаг байжээ.
үндсэндээ төрийн шийдвэр гаргах, бодлого боловсруулах төвшөнд оролцдог энэ эмэгтэйчүүд гэр бүл, нийгмийн асуудал, хүүхэд хамгааллын асуудал гэд бүхий л зүйлд Монгол улсыг нэг айл гэж үзүүл энэ айлын ээжийн үргийг эмэгтэйчүүдийн байгууллага үүсгэсэн байдаг. Ингээд ардчлал гарч ирсэн эмэгтэйчүүдийн хороо гэж энэ байгууллага манай улсад хэрэггүй гэж татан болгосноос хойш өнөөдөр нийгмийн байдал ямар байдалд хүрвэ гэдгийг бид нар одоо харах хэрэгтэй. Аливаа нийгмийн байдлыг бид нар ингээ харахтаа нэг асуудал ингээд яриад шуугаад өнгөрдөг гэхээсээ илүүтэй нийт урт хугацаанд бид нар хаанаас эхэлж яваад хаана хүрээд өнөөдөр нөхцөл байдал ямар болвоо гэдгийг анзаарч харах хэрэгтэй болов гэж бодож байгаа. 90 онд ингээд эмэгтэйчүүдийн байгууллага хатуу ярил гудамд хөөгдөд гарсан. Юу ч хөө байр савгүй, төсөв хөрөнгөгүй ингээд гудамд одоо юу ч хөө хоосон гарсан. Өнөөдөр 90 онд төрсэн хүүхэд гэж үзвэл 35 настай залуу зогсож байгаа. 35 настай залуугийн амьдралыг бид нэр эргээд харахад өнөөдрийн Монголын нийгэм гэр бүл салтын асуудал, хүүхэд хамгааллын асуудал, архиталт, ядуурл, завхаарл, ажилгүйдэл, утаад тортог, агаарын бохирдол хөрс тэ ингээд нийгмийн асуудал бол уланд орцсон. Энэ 35 жилийн үр дүнд. Ихийн сэтгэлээр хийх төрийн бодлого энэ он жилүүдэд өгүүлэгдсэн, байхгүй болсон. Одоо нэг баг саг орж гарч явж байгаа дүр зураг харагддаг. Цааш тийм утгаараа эмэгтэйчүүдийн энэ асуудлыг зөвхөн нэг хүүсээр харж үзээд байдаг энэ байдлыг бид нөр өөрчлөх хэрэгтэй юм байна. Уг нь бол хүний эрхийн зөрчлийн асуудлыг бид нэр ярина. Хүүсийнхаа хувьд эмэгтэйчүүдийн эрх илүүхээр зөрчигдөд байгаа учраас л дэлхийд даяар эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад бүгд дуу хоолойгоо нийлүүлдэг. Дэлхийд даяар хүчирхийлдэхийн үрдэж инэхээр хүүхэд эмэгтэйчүүд л үрддэг. Тэгэхээр бидний хувьд одоо энэ 35 жилийн энэ байр байдал за байшингаар бол манай байшингийн хундаам цуурчээ. Их олон газраараа цуурсан. Одоо энэ байшин нур хавьялд орцсон байна. Монгол гэдэг байшин. Энэ өнгөрсөн 35 жилийн хугацаанд Монголын төрөөс энэ байшинг одоо ханан цуураад, цонхон хагараад, хаалганд гажаад тахад бид нар яаж арга хэмжээ авсан бэхээр зүгээр л цонхоо солих, ханаа будчих. Гацсан бол шинэ гоё орчин үеийн хаалга гарцсан билээ хийчих. Ингэж л явсан. Үндсэндээ талсан сэргийлэх бодлогоор үйл ажиллагаа хийгдэж. Гэтэл байшингийн хундаам цуурцсан байгаа тохиолдолд тэр байшин нур хавьялд орно. Хам хагархал болно, хаалга гажхал болно, цонх бас хагархал болно. Ягаад гэвэл хундаам цуурхаа учраас. Тэгэхээр бид нар одоо мянган сайхан өндөр технологийн цонх тавиад тий мянган одоо гоё бүргэд хаалга суулгаад энэ гажилд үргэлж хийгдэн хагарах ажил үргэлж явагдах учраас бидний авч хэрэгжүүлэх арга хэмжээ бол бид нар одоо хундаамаа янзалж авах хэрэгтэй ийм байдал байгаа. Бидний одоо энэ байшингийн хундаам олон газраараа цуурсан тэр цуурлыг зогсоож нэмж цууруулахгүй байх арга хэмжээг бид яаж хийх вэ гэдэг ийм төрлийн бодлого манай улсад хэрэгтэй байна гэж ойлгож байгаа. Тэр утгаараа эмэгтэйчүүдийг дэмжсэн төрлийн бодлого, эмэгтэйчүүдийг хамгаалах энэ тал дээр манай төр засгаас хэрэгжүүлж байгаа бодлогууд их бага байдаг. Ер нь бол яг эмэгтэйчүүдийн асуудал гэхээр шийдвэр гаргах төвшөнд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх гэдэг энэ юм дээр л их фокус өгч тэ одоо ач холбогдол өгөөд яваад урагшлаад байгаа хэдий боловч үнэхээр шийдвэр гаргах төвшөнд эмэгтэйчүүд оролцсноороо нийгмийн асуудалд хэр нөлөө үзүүлж байна. Тэн дээр төрийн бодлого яаж хийгдэж байна? Эмэгтэйчүүдийнхээ эрхийг зөрчүүлэхгүй байх, хүүхдээ хамгаалах тал дээр бид нар яаж ажиллах вэ гэдгийг ахиж бид нар хэрэгж харах ёстой. Тэр утгаараа эмэгтэйчүүдийн эрхийн асуудал өнөөдрийн Монголын эмэгтэйчүүд бол гадаа гарч ир болж гэрт орж эм болж байгаа юм нийгэмд л бид амьдарч байгаа. За төртэй холбоотой та бас хэд хэдэн зүйлсийг ярьж байна. Ер нь ингээд нэг асуулт. Төртөө ер нь хэр ойрхон ажиллаж байна? Төрийн байгууллага та төрийн бус байгууллага маань ер нь хэр ойрхон ажиллаж байна? Тэгээ одоо манай байгууллага ингээд төрөөс маш их мөнгө авдаг гэж бодоод байдаг. Сая бид нар санхүүгийнхаа дайлан гаргалаа. 2024 онд бид нар гэр бүл хүүхэд залуучдын яамнаас 16 сая төгрөг авсан байна. Төрөөс авсан бидний санхүүжилт бүтэн жилийн хугацаанд 16. Тийм 16 сая 800 мянган төгрөг. Өөрөөр бид нар төрөөс нэг төгрөгч аваагүй. Тэр одоо юунд зарцуулна гэж авах уу? Юунд зарцуулсан байх уу? Гэр бүл хүүхэд залуучдын газар бид нар 2 төсөл бичиж өгсөн. Биш яамд нэг нь бол эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хөдөлмөрийн хуулийг сурталчлах, таниулах ийм ажлыг 5 аймагт зохион байгуулъя. Хоёр дахь нь манай эмэгтэйчүүд холбооны нандин гэж төсөл байдаг. Энэ өсвөр үеийнхэнд зориулсан. Тэр нь үе тэнгийн дээрлэлтийн асуудал, ялгуурлан гадуурхалтын асуудал. Ер нь бол төслийн үндсэн яг одоо суур гол зорилго нь гендер зурсан хүчирхийлэг бууруулахад маш том соёлыг тээж яваа тийм төсөл байгаа. Тэгээ энэ төслийг 1 сарын хугацаанд бас Баруун аймгийн сургуулиудад зохион байгуулах ийм ажлыг хийсэн. Тэгээ тэрнийхээ ажлын хөлс 16 сая 800 мянган төгрөг авсан.
Одоо таны ярианд ингээд төртэй холбоотой мэдээж энд ингээд төрийн бодлого гарч байж, хууль эрх зүйн хүрээнд энэ бол хамгаалагдаж ирэх илүү зөрчигдөхгүй байдал руу чиглэнэ. Ахлаа төрийн бас байгуулах хэрэгтэй та бүхэн. Гишүүдэд үйлчлэх ёстой. За дээрэс нийгэмд үйлчлэх ёстой. Энэ төрийн бас байгуулах. Ер нь ингээд төр энэ дээр бодлогыг бидний хувьд орхичжээ. Төр бид нар дээр ингээд анхаарахгүй байна гэдэг зүйлс ингээд яригадаад байх нь ер нь зөв юм уу? Нөгөө талдаа танай холбоо өөрөө төрд өөрийнхөө дуу хоолой хүргэх, хүлээн зөвшөөрөгдөх, яг эрхэн зөрчигдсөн тэр тухайн асуудал дээр эмгтээчүүдийн чиглэл дээр одоо ямар шийдэл байгаагаа төртөгөө ярилцах, төр саналаа хүргэх нэг, хоёрд зөрчигдөхөөс нь урьдчилан сэргийлэх чиглэлээр яаж соён гэгэрүүлэх вэ? Энд зөвхөн нөгөө асуудал гарсан үед л тэнд зөрчил яриад байгаа ш. Тэрнээс өмнө бид бүхэн соён гэгэрүүлэх нь хамгийн чухал шүү дээ. Энэ чиглэл рүүгээ илүү ажиллах юм биш. Ингээд таны ярианаас сонсохоор ер нь ингээд танай холбооны үйл ажиллагааг ингээд явж байгаа мэдээлэл ч юм уу сонсохоор ингээд төртөө хэтэрхийл төр энийг хийж өгөн төр гэж яваад та хэд чинь төрийн бус учраас өөрсдөө тэр төрийн хийж чадахгүй байгаа анхаарч чадахгүй байгаа зүйлийг илүү хийх ёстой юм шүү. Тэгээ ер нь яг төрийн бус байгууллага түрүүн би хэлсэн. Бид бол төрийн дэмжлэгтэйгээр хамтран ажиллах, тэ төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлээд явдаг ийм л байдалтай. Бүх төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг. За Монголын эмгтээчүүдтэй холбоо гэхээр 30 мянган төрийн бус байгууллагаас тусдан нэг байгууллагыг тавиад бусад 29,999 тусдаа гэдэг ийм байдлаар нийгмийн хандлага анзаарагддаг. Хоёрдугаар тэгээд гэх юм бол төр бол бодлого гаргаж шийдвэр гаргадаг одоо институт. Төрийн бус байгууллага бол илүү урьдчилан сэргээл соён гэрүүлэх төр чиглэсэн ажлуудыг зохион байгуулж хийх ийм тал дээр л ажлууд явдаг. За Монголын эмгтээчүүдтэй холбооны хувьд бид нар төрийн бодлого боловсруулагч шийдвэр гаргагч нарт 2019 оноос эхлээд би бүжингийн чимээгүй ашихраан гэдэг нэртэй акцийг төрийн ордонд их хурлын гишүүдийн ширээн дээр тавиад эрүүгийн үйл нэмэлт өөрчлөлт оруулах анхны 5 саналыг гаргаад бид явж ирсэн. Энэ нь бэлгийн хүч хэрхэлд төрсэн хүүхдүүдийн эрх ашигыг хамгаалах, хуулийн одоо ялын санкцийг нэмэгдүүлэх ийм санал байсан. Харамсалтай нь тэрийг гишүүдийн ширээнд нүдэнд ороод мартагдсан. Дараа нь 2021 оны 10 сарын 11-нд олон улсын октийн өдрөөр төв талбай дээр би 330 бүжингээ тавиад бүжингийн чимээгөө суулт нэртэй акцийг бас зохион байгуулж илаа. Ер нь бол яг төрийн бус байгууллага өөрөө шүгэл үлээх буюу төрийн одоо шийдвэр гаргаж бодлого боловсруулагч нарт тодорхой саналуудаа гаргаж одоо зөрчигдсөн эрхийг нь хамгаалах асуудал дээр шүглээ үлээдэг ийм үүрэгтэй. Энэ үүргийнхаа дагуу бид нар бас 21 онд мөн л нөгөө эрүүгийн үйл нэмэлт өөрчлөлт оруулах 5 саналаа нэхэд зогсож ирснийг одоо 5 сэтгүүлч хүн мэдэх бах. Ингээд мартагдсан. Бид нар 2022 онд Дорногов аймагт бяцхан охины амнаас юу болов? Ер нь бол хүчирхийлэл тэр дундаа хүчингийн гэмт хэргийн асуудал яригдахад бид нар хатуу ярил нийгэм даяараа шуугаад мартдаг. Харамсалтай. Гэтэл энэ хизээж мартаж болохгүй. Энийг өдрө болгон хүүхдэд хамгаалж, хайрлаж, сэрэмжлүүлж, тэ хаана явж байгааг нь мэдэж байх үүрэгтэй хүмүүс хэм байвал эцэгчүүд бид байдаг. Тэр утгаараа яг Монголын эмгтээчүүдийн холбооноос гаргасан энэ 5 саналын 3 нь одоогийн эрүүгийн хуулийн 12 дугаар зүйл буюу бэлгийн хадгалдашгүй дархан байдал гэдэг энэ одоо зүйл анги дээр манай гаргасан 5 саналын 3 нь орсон байдаг. Үндсэндээ бага насны хүүхдээ эсэргүүцэж байгаа бэлгийн хүч хэрхээлийн асуудал гэдэг дээр тухайн үед хуульсан сайдын 2 сайд болоод тэр Дорногов аймагт амнасаа алдсан хүүхдийн асуудлаар гарч ирж мэдээлэл хийхдээ бид нар энэ өөрчлөлт оруулна гэж ярьсан байдаг. Тэр ярианы дараа энэ хууль батлагдаж 2024 оны 1-р сарын 1-ээс эхлээд мөрдөгдөд эхэлж байгаа. Гэрүүлийн хүч хэрхээлийн асуудал гэдэг ярихаар бид нар маш олон асуудлуудыг ярина. Энэ бол хаалганы цаана үлдэгддэг гэмт хэрэг байдаг. Нэг талаараа бид нар олон нийтэд гэрүүлийн хүч хэрхийлэл бол гэмт хэрэг юм аа. Хаалганы цаана үлдэгддэг энэ асуудал бол гэмт хэрэг юм аа гэдгийг ойлгуулж таниулах соён гэрлийн ажлуудыг зохион байгуулж байгаа. Миний би өөрөө бас лекц уншдаг. Одоо сүүлийн 2 жил хагасын хугацаанд ер нь эмгтээчтэй холбооны ерөнхийлөгч болсноос хойш би 21 аймгаар нэг аймагт хамгийн багадаа 5 удаа очиж хамгийн олон 7 удаа очиж ажилласан байна. 100 гаруй сум дээр ажилласан байна сүүлийн 2 жилийн хугацаанд. Очих болгондоо бид нар нэг 10 хүнтэй уулзаад байдаг биш. Тэр аймгийн, тэр сумын хамгийн том зааланд хүнд өргөж байгаа л соён гэрэл ажлуудыг сайн дураараа зохион байгуулад хийгддэг. Тэр утгаараа үндсэндээ энэ гэрүүлийн хүч хэрхээлийн асуудлыг олон нийтэд ойлгуулах энэ ажлыг хийдэг. Нөгөө талаараа 2020 оны 3 дугаар сарын 6 байсан санагч нь хаалга гэдэг нэртэй акцийг төв талбай дээр бид нар зохион байгуулад гэрүүлийн хуулийг батлаач. Гэрүүлийн хуулийн
гэрүүлийн хүчирхийлэлтэд тэмцэх энэ хүүхд хамгааллын хуульд нэмэлт өөрчлөлт оруулаач гэдэг энэ саналыг гаргаад мөн шүглээ үлээгээ зогсож ирсэн. Гэрүүлийн хуульд Монголын эмэгтэйчүүдийн холбооноос 2 санал гаргаад одоо хүртэл явж байгаа. Энэ нь нэг нь гэрэлтийн гэрээтэй байх. Хоёр дахь нь салтын дараах хамтын үргийн гэрээтэй байя гэдэг ийм саналуудыг бид нар оруулж байгаа. Бид өнөөдөр 1996 онд батлагдсан гэрүүлийн тухай хуультайгаа 30 жил явж байна. Энэ үе хугацаа 96 оноос хойш өнөөдрийг хүртэл бүх парламентын үед гэрүүлийн тухай хууль өргөн баригддаг. Гэхдээ хязгаарч батлагддаггүй. Тэ? Гэтэл нийгмийн өөрчлөлт, хүмүүсийн хандлага харилцаа ямар их өөр түвшинд хүрсэн бэ гэдгийг бид нар өөрсдөө мэдж байгаа. Үндсэндээ батлагдсан 96 онд батлагдсан хууль өнөөдөр тэр үед төрсөн залуу бас 30 нас хүрсэн байна. Тэ? Тэгэхээр орчин үеийн залуучууд хоорондоо харилцаа, гэрүүлийн өмнө биеиндээ хүлээх үүргийн асуудал гэж олон асуудлууд байдаг. Гэтэл гэрүүлийн харилцааны олон асуудлыг бол хуулиар зохицуулах боломжгүй байдаг. Хууль бол ерөнхий бодлогын шинжтэй арга хэмжээнүүдийг авна гэхээс биш эхнэр нөхөр хоёрын яг хоорондох харилцааг зохицуулах боломжгүй байдаг. Тэр утгаараа энэ гэрэлтийн гэрээтэй байх энэ асуудлыг 2019 оноос хойш би өөрөө хөөцөлтөөр санал болгож яваад одоогийн гэрүүлийн тухай хуулийн төсөлд бол гэрэлтийн гэрээтэй байж болно гэдэг санал бол орцсон явж байгаа. Салтын дараа хамтын үргийн гэрээ гэж энэ бол шин томьёолол баг магадгүй олон хүн сонсоогүй бах. Энэ саналыг бид бас гаргаа явж байгаа. Гэрүүл салалтын асуудал бол өнөөдөр дэлхийд даяар үндсэндээ гэрүүлийн задрал явууж байна гэж шинжээчд үздэг. Тэр утгаараа ч гэсэн манай улсад бол жилд нэг 5 орчим мянган гэрүүл салж байна гэж. Энэ бол яг албан ёсны шүүхээр салалтаа гэр бүлээ салгасан тоо баримтууд. Гэтэл албан бусаар энэ бол 3-4 дахин илүү байдаг гэж би бол ойлгодог. Ягаад гэхээр орон нутагт ажиллаад олон хүмүүстэй уулзаад эхлэхээр бараг 5 хүнтэй гараад 4 салсан тухай ярьдаг ч гэдэг юм уу те. Одоо юу гэдгийг баталгаатай мөртлөө баталгаан салаагүй амьдралдаа салтсан альсвал анханасаа баталгаагүй гэдэг ч юм уу ингээд ийм байдлаар маш олон асуудлууд яригддаг. Тэгэхээр бид нар салалт ярихаар хүүхдийн тэтгэмжийн асуудал яриад өнгөрчдөг. Тэтгэмжний хэмжээ яриад өнгөрдөг. Гэтэл хүүхдийн тэтгэмжний одоо хэмжээ бол мэдээж тухайн одоо нийгэм эдийн засгийн байдал инфляц тэ амжиргааны доод түвшин цалингийн хэмжээ интерес шалтгаалаад тэр бол уялдж явах учиртай юм байдаг. Гэтэл тэтгэмжээс гадна эцэг их байх үүргээ биелүүлэх асуудал орхигдож байна. Үндсэндээ гэрүүл саллаа гэхэд насан туршдаа эцэг их байх үүрэг бол насан турших байдаг. Гэтэл насан туршийн биш би тэтгэмж өгч байгаа юм чинь болоо штэ. Би байрын нөхцөл юм чинь болоо штэ гэдэг нэг юм мөнгөний асуудал болоод шуугаад өнгөрчдөг ийм дүр зураг харагддаг. Тэгэхээр энэ салтын дараа хамтын үүргийн гэрээ гэдэг бол эцэг их байх үүргээ биелүүлэхэд эхнэр нөхөр хоёр салсан ч гэсэн гэрээ байгуулад одоо хүүхдээ те хагасаа өдөр чи яав, бүтэн сая өдөр би аавь, амралт ажлын өдрүүдэд яах юм, өвдөө твтүүл яах юм, эмнэлэгт хоол хэн зөөх үү гэд ингээд олон асуудлууд байдаг байхгүй. Амралтын хугацаанд яг аавтайгаа ээжтэйгээ аавынхаа хайрыг мэдэж өсөх, ээжийнхээ хайрыг мэдэж өсөх энэ хэрэгцээд хүүхдүүдэд маш их байх ёстой байдаг. Энэ хэрэгцээг нь хангах ийм зүйл биднэрт дутагмаг байдаг. Өнөөдөр өргөтлгөөлсөн Монголд нэг 80 орчим мянган өргөтлгөөлсөн ээж байна. Нэг 17 орчим мянган өргөтлгөөлсөн аав байна, тэ? 40 гаруй мянган хүүхэд өрөөсгөл гэр бүлд амьдарч байна. Гэтэл зөвхөн тэтгэмжний тоо яриад шуугаад мартаад байдаг биш. Нэг олон танил хүн юм уу эсвэл нэг хүн гарч ирээд асуудал ярьсан тэр тэтгэмжний асуудалтай бүгдээрээ нийгмээрээ шуугаад тэгээ маргааш марчдаг. Тийм. Тухайд би бас 2020 онд тухайн үеийн шүүхийн шийдвэр үүсгэх ерөнхий газартаа бид нар хамтраад 200 гаруй хүүхдийнхээ огт тэтгэмж төлдөггүй хүмүүсийн нэрсийг олон нийтэд ил болгоод зарлж ирсэн. Зуны мэдээгийн хэвлэлийн одоо зааланд бид нар хэвлэлийн бахварлыг зарлж ирснийг хүмүүс бас мэдэх бах. Тэрний дараа бол шүүхийн шийдвэр үүсгэх газрын тухай хууль, хилийн тухай хууль гэдэг олон хуулиудад бас өөрчлөлт ороод тэтгэмжээ төлөхгүй байгаа хүмүүст тодорхой хэмжээний таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг аваад хуулиудаар бол арай дээрдэд явж байгаа. Гэхдээ тэтгэмж төлөлт бол нийт одоо мөнгөний дүн ярихаас илүү төлөлтийн чанар бас яригдах учиртай. Хүүхдийн тэтгэмж төлөлтийн асуудал бол бараг 80 орчим хувинд тэтгэмжээ төлдөггүй гэдэг ийм статистик бас байдаг. Сүүлийн үед одоо Монголын эмэгтэйчүүдийн холбоо бол төрийн бус байгууллага мэдээж ингээд бүх зүйлийг хийгээд бүх зүйл дээр одоо нөгөө хүн хүчнийхээ хувьд ч одоо бүтц зохион байгуулалтынхаа хувьд бүгдэн дээр бол төршиг байхгүй байх л та. Гэхдээ олон хүмүүс асуудал тулгархаар манай төрийн бус байгууллага хаана вэ? Бидний эрхийг хамгаална гэсэн эмэгтэйчүүдийн маань Монголын гэдэг нөгөө тодтол том малгай үгүй шүү дээ. Тийм учраас их ирж хайж нэг. Өөдөлтөө магадгүй бас зарим талаараа миний мэдрэмжээр
ер нь ингээд хүмүүсийн хандлага бол ер нь үйл ажиллагаа нь ямар байна вэ? Ер нь яг хүндээ хурж ажиллаж чадж гин үү гэдэг зүйлийг маш их ярьдаг болоод байна. Маш их ярьдаг болоод. Тэгээд нэгдүгээр байгууллагын үйл ажиллагааг та ер нь юу гэж дүгнэх юм? Хоёрд энэ ингээд хүмүүсийн шүүмжлэлтэй байгаа зүйл ажлыг явц дээр чинь дүгнэлт гаргаж байгаа энэ зүйлийг удирдлагын хувьд ер нь яг юу гэж хүлээж авдаг вэ? Тэгээ би Монголын эмэгтэйчтэй холбоо юу хийсэн бэ гэдэг үгэнд их дуртай. Яагаад дуртай вэ гэхээр Монголын эмэгтэйчүүдийн эрхийг хэн хамгаалах үүрэгтэй вэ? Монголын нийгмийн асуудлыг хэн хамгаалах шийдвэр бодлогын хувьд хийх үүрэгтэй вэ гэвэл мөн л төр. Гэхдээ Монголын эмэгтэйчүүд хинээс эрхээ нэхээ мэддэггүй. Монголын эмэгтэйчүүдийн холбооноос бол эрхээ нэгтгэе. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах үүрэг бүхий субъектүүд байгаа. Өнөөдөр Монгол улсад хүний эрхийн үндэсний комисс гэж маш том байгууллага байна. Гэр бүл хүүхэд залуучдын газар, гендрийн үндэсний хороо гэд төрийн байгууллагуудаа бараг мэддэггүй. Харин манай байгууллагыг мэддэг. Тийм болохоор бидний үйл ажиллагаа хүрчээ гэж би боддог. Төсвөөс ямар ч дэмжлэг байхгүй, санхүүжилтгүй байгууллага үйл ажиллагаа энэ дайныг явуулна гэдэг бол муу гэж дүгнэхгүй. Муу бол биш. Хавдруу Монгол эмэгтэй гэдэг нийгмийн зорилттой төслийг манай байгууллага хэрэгжүүлээд одоо 3 дахь жил рүү орж байна. Хавртаа нэг, намартаа нэг 2 аймагт ажилладаг. 24 онд бид нар энэ төсөл маань төр зогссон. Ягаад гэвэл сонгуулийн жил байсан учраас хэтэрхийх улс төржөөд аюу төвхтэй юм билээ. Тэгээ энэ төслийн гол зорилго малчин эмэгтэйчдийн хөдөлмөрийг үнэлүүлэх гэж бид холын замд гардаг. Говьлтаа, Дорногов, Говьсөнбөр, Хөвсгөл гээд 4 аймгийн 60% сум дээр би өөрөө бага удирдах. Нийтдээ 17 мянган ээжүүд эмэгтэйчүүдийг хавдрын эртэлрүүлэг, үзлэг онцлогоо хийсэн байна. Зөвхөн энэ төслийнхаа хүрээнд 30 мянган иргэдэд гэр бүл хүүхэд хамгааллын чиглэлээр урьдчилан сэргийлэх, соёнгийн гэрлийн ажлуудыг зохион байгуулсан байна. Энэ төсөлтэй маань зэрэгцээд нандин гэдэг төсөл явдаг. Үеийнгийн дээрлэхэлд ялгуурлан гадуурхалтын талаар эрэгтэй эмэгтэй гендерт суурьсан хүчирхийллийн суур 3 шалтгаан байдаг. Тэрний нэг нь нийгмийн хэвшмэл ойлголт буюу нөгөө эрэгтэй эмэгтэй хүн гэдэг тусдаа ойлголтоор хандаад байдаг энэ хандлагыг өөрчлөх нь хамгийн чухал байдаг. Эр хүн тусдаа, эмэгтэй хүн тусдаа гэж. Гэтэл бид бол яг адилхан хүн шүү гэдгийг нь ойлгуулж, ялгаатай байдлыг нь ойлгуулахад өсвөрийнхэн л чиглэсэн энэ ажлыг илүү зохион байгуулж, ариун цэврийн хэрэглэл ичих зүйл биш гэдэг урайтай нандин төсөл маань бас хавдруу Монгол эмэгтэй төсөлтэй холын замд гардгаа. Одоогийн байдлаар бид нар 60 мянган өсвөрийнхэнд энэ сургалт лекц, соён гэрлүүдийн ажлуудыг зохион байгуулсан байна. Мөн хавдруу Монгол эмэгтэй төслийнхаа хүрээнд бид нар 3 аймгийн 48 сумын эмэгтэйчүүд ээжүүдийн төр хорыг шинчилж өглөө. Баян-Онгор аймагт хөхний эхог бид бас хандууллаа. Гэт хүмүүнлэгийн ажлуудыг маш их зохион байгуулж бас хийгддэг. Тэр утгаараа мэдээж бид нар хүн нэг бүр дээр очиж эрхийг нь хамгаалах боломж байдаггүй. Ер нь бол их тийм субъектив байдлаар хандаад ах дүр зураг харагдаад байдаг. Одоо тэнд нэг эхнэр нөхрийн хэрүүл болгоход ч юм уу, аль эсвэл тэнд нэг хүн өвдөх, нэг одоо бэлгийн хүчирхийлэл төрсэн хүүхдийн асуудал яригдахад ингээд зөвхөн хүнээр ингээд харж зарчим биш бид нар зарчим ярихаар ер нь бол бид нар хүн ярьдаг болсон. Хариуцлага ярихаар бид нар хэрүүл болгодог болсон. Нэг ийм л дүр зурагтай анзаарагдаад байдаг. Гэтэл төрийн бас байгууллага ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ? Төр ямар үүрэгтэй вэ? Ерөнхийлөгч ямар субъект вэ? Засгийн газар ямар юм? Их хурлын гишүүд ямар юм гэдгийг хүртэл бид нар ялгаж салгаж ойлгохгүй байгаа нь аюу харамсалтай санагдаад байдаг. Их хурлын гишүүдээс боов талах нэгдэг, сургалтын төлбөр нэгдэг, өвдсөн хүнийхээ одоо эмчилгээний зардал нэгтгэж гэдэг юм уу. Гэтэл их хурлын гишүүд ямар үүрэгтэй. Тэр дээр хүмүүс бол биднийг сайхан амьдруулах нийгмийг бүтээхэд зөв шийдвэр бодлогыг л баталж гаргах үүрэгтэй. Ийм хуулигтай үүрэгтэй хүмүүс шүү. Хуулигтай үүрэгтэй тий. Гэтэл их хурлын гишүүд нь хүртэл өөрснөө боов талах тараагаал явж идэг. Ийм л одоо утгагүй байдал руу орсон учраас төрөөс биш нэг төрийн бас байгууллагаас нийт эмэгтэйчүүд нийтээрээ биш ч гэсэн тодорхой асуудал гарахаар хаана хандхаа мэдэхгүй эмэгтэйчдийн байгууллага руу хандж байгаад би бол маш их баяртай байдаг. Над руу бол олон 100 захиа ирдэг, олон 100 комент ирдэг, бүгдэнд нь би боломжийн хэрээрээ хариулаад асуудлыг шийдэх боломжтойг нь шийдээд явдаг. Боломжгүй асуудлууд бол маш их байдаг. Зөв өрөнд орсон байна, ханд өгөөч, орон гэргүй болсон байна, гэр өг, эмэгтэйчдийн байгууллага эрх хамгаалах ёстой болохоор учраас тийм юм уу, ийм юм уу гэдэг иймэрхүү хувь хүнтэй хамаарал бүхий асуудлууд бас нийтлэг их ирдэг. Яг шүмжил байгаа нь бас нэг талдаа ажил явж байгаатай холбоотой байх. За нөгөө талдаа манай энэ төрийн бус байгууллагууд ер нь ингээд танаа холбоож орж байгаа байх, бус төрийн бус байгууллагууд орж байгаа. Төртөө их ажилдаг. Мэдээж төрд бодлого боловсруулах төвшөнд нь төр бүх зүйл рүү орж чадахгүй шүү дээ. Тэрэнд нь ингээд гүүр болоод асуудлыг шийдвэрлэх
санаа бодлогоудаа хүргээд ажиллах нь зүг байх. Гэхдээ нөгөө талдаа нөгөө төрөө санхүүжилт аваад төртөө хит ойрхон байгаад тэг ингээд магадгүй заавал дараа нь энэ тухай ч гэсэн ярина. Төрийн сонгуульд нэр дэвшээд нэг намаас гэдэг ч юм уу. Ингээд явахаар шүүмжил гараад итгэлцэл бас тэр ирээр буугаад байгаа байх л да. Миний одоо асуух гэдэг асуулт бол ер нь өнгөрсөн хугацаанд таныг ажил авснаас 2018 оноос хойш гэдэг чинь одоо 7 дахь жил рүү орох чинь. Тий 19 оноос хойш гэж ойлгож байна. За 11 сар байсан тийм ээ. 11 сар. Тий. Ер нь гişний төвөргөний санхүүжилтийг авах. Одоо энэ олон аймгаар явах тийм ээ. Дээрээс нь энэ олон том төслүүдийг хэрэгжүүлэхэд одоо тэр одоо ор шинжилэл ч юм уу эсвэл тэр MRI аппарат ч юм энэ бүгд л мөнгө шүү дээ. Бүгд мөнгө. Монголын эмэгтэй энийг хаанаас олж байна? Төрөөс ер нь хичнээн хэмжээний нийт санхүүжилт авсан байна. За яг одоо би нийтээр хэлж мэдэхгүй байна. 24 оны байдлаар 16 сая 800 мянган төгрөг. 23 онд бид нар нэг 20 байсан. 20 сая байлуу да. Нэг тийм. Ер нь бол манай Хавдрагун Монгол эмэгтэй төсөл дээр 22 онд юм байна. Эрүүл мэндийг дэмжих сангаас бид нар төслөө өчөж өгөөд нэг 60 сая төгрөг авсан. Хэвлэлгүй нэг та санаж байгаа бах. Гэтэл 16 сая төгрөгөөр юу хийх вэ? Байгууллага хэр олон ажил амжуулах вэ? Аливаа байгууллага доктортой үйл ажиллагаа явуулахад тэр байгууллагын доктортой санхүүжилт гэж юм их чухал байдаг. Хаанаас орж ирэх санхүүжилт тий? За сар болгон манах ийм 10 сая төгрөг л яг доктортой эндээс орж ирдэг гэж. Жишээ нь бизнес хүртэл одоо танаа НТВ телевиз гэх чинь төлөвлөгөөгөө батлна, төсвөө батлна, ажилчдын цалин, урсгал, зардал, тог цахилгаан, нийгмийн даатгал гээл тий. Тэрнтэй адилхан төрийн бас оглогч яг тийм. Гэтэл бизнесийн байгууллага бол яадаг вэ гэхээр контенттэй зардаг, бүтээгдэхүүнээ зардаг, маркетинг хийдэг, эндээсээ орлого олж идэг. Төр бол ард түмний татврын мөнгөөр санхүүждэг. Харин төрийн бас байгууллага бидний яг захиргааны зардал гэж одоо ярьдаг тий ажилчдын цалин, нийгмийн даатгал, тог цахилгаан, ус дулаан, түрээсийн мөнгө, бичгийн цаасны зардал, принтерийн хор гэж ярил энэ зардлыг бид нар хаанаас ч олох нь маш тодорхойгүй байдаг. Маш тодорхойгүй байдаг. Таад одоо энэ хаанаас үлдээ? Одоо бид нар хандив босгодог санхүүжилттэй. Сая одоо 3 сарын 6-нд бид нар бас арга хэмжээ зохион байгуулах чинь. Тэгэхээр эмэгтэйчүүдийн холбоог ингээд тусдан тавьчихад байгаа юм. Таны асуулт хүртэл яг тэгж асуугаад байгаа байхгүй. Монголд үйл ажиллагаа хийж байгаа 30 мянган төрийн бас байгууллага их бага хэмжээгээр төртөө хамтарч ажиллаад тодорхой төслүүд хэрэгжүүлж байгаа. Гэтэл Монголын эмэгтэйчүүдийн холбоог бол болохгүй гэж үздэг. Яагаад гэдгийг би сайн мэддэггүй. Монголын эмэгтэйчүүдийн холбоо хандив зохион байгуулахаар бас болохгүй гэдэг. Гэтэл энэ байгууллага яаж үйл ажиллагаа явуулах вэ? Цаашдаа Монголын эмэгтэйчүүдийн холбоо үйл ажиллагаа явуулахад тун хүнд байгаа. Мэдээж бусад төрийн бас байгууллагаас ялгаатай хоёр зүйл идэг манай байгууллагт. Үндэсний хэмжээ сүлжээ байна. 100 гаруй жилийн түүх бидэнд байна. Тэгэхээр энэ түүхийг бид нар тасалж болохгүй. Энэ сүлжээг дамжуулаад харин төрийн олон ажлуудыг энэ сүлжээгээр дамжуулж хийвэл боломж нөөц бол байгаа. Аль ч суманд очиход надад бас 10 сайхан эмэгтэй байд юм а гэж би уртгаж ярьдаг. Тэр 10 бол тэр сумынхаа хамгийн сайхан сэтгэлтэй, хамгийн мундаг эмэгтэйчүүд байдгаа гэж. Яг гэвэл тэд нар цалин байхгүй, төсөв байхгүй. Гэхдээ яаж игээл тэ нэг хэдэн төгрөг босгоод зарим нь өөрийнхөө халааснаас гаргаад хэдэн хүүхнүүдэд баярлуулчих. Хэдэн хүнийг одоо нэг ганц эмэгтэйд гэр аваад өчиж гэх юм уу. Ингээд ажлууд зохион байгуулалт хийдэг. Тэгэхээр Монголын эмэгтэйчүүдийн холбооны хувьд төрөөс нэг тийм асар их мөнгө аваад байгаа юм бол байхгүй. Миний санахын заандаг 100 гаруй сая төгрөг энэ одоо миний удирдах байгаа 6 жилийн хугацаанд бид нэг 200 сая төгрөг авсан юм уу да. Тэ? Гэтэл төрийн байгууллагатай хамтарч ажиллах гэхээр одоо ингээд тулгаац хэлгээчээр дуудаад 16 сая 800 мянган төгрөгөөр бид нар үнэхээр юу хийж чадах вэ? Тэ? Тэгээ өнгөрсөн жил мартын 8-наар бид нар бас олон улсын эмэгтэйчүүд эрхийг хамгаалах өдрийн үеэр сая төгрөгийн такстаа хүлээн авалт зохион байгуулж хийснийг бас бүгд мэднэ. Тэ? Энэ бол хөрөнгө ослох үйл ажиллагаа байсан. Төрийн бас байгууллагын хуулиар зөвшөөрөгддөг дэлхийд даяар энэ бүгд л хийдэг. Хэдэн шүүмжлэлт өртөө авах шүү. Тэгэхээр ингээд хандив бас хоруулна, төртөө хамтрах харуулна. Тэгэхээр бид яаж явах вэ? Одоо би төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Олон улсын байгууллагатай хамтарч ажиллаж байна. Сая та тэр эхо хаанаас авчирж өгөөд бид нар бүх хэдэн эмэгтэйчтэй холбоотой хамтын ажиллагааны гэрээ байгуулад Хавдрагун Монгол эмэгтэй төслийнхаа хүрээнд бид нар 5 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. За үзлэг онцлогоо хийж чинь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх боловсрал олгож чинь папиллома вирусын тухай тий гэр бүл хүүхд хамгааллын асуудал гэж зөвхөн Хавдрагун Монгол эмэгтэй төслөөр хавдрал ярина, хавдрал үүснэ гэсэн юм байхгүй шүү дээ. Хажуугаар нь бид нар гэр бүлийн хүүхд хамгааллын чиглэлээр соён гэрлийн урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулж байгаа. Гурав дахь нь хүмүүнлэгийн ажлууд хийж байна. Дөрөв дэх нь бид нар 21 аймгийн
эмэгтэйчүүдийн умаа үзүүний хавдрын илрүүлэх хийх богино хугацааны сургалтанд хөгтөд хамрууллаа. Нийтдээ одоогийн байдлаар 42 эмчийг бид нар хөгтөд сургалтанд хамруулсан байна. Хүүхдийн нүдний 9 эмчийг хамруулсан байна. Хавдар судлалын үндэсний төвийн хөхний мэс заслын 5 эмчийг тасгийнхын эрхлэгчтэй бас энэ сургалтанд хамрууллаа гэд үндсэндээ урд хөшөөс суралцах, техник технологийн дэвшил, хавдрын эрх дэлгэрүүлэг онцлогоо хийх, сайн инновац нэвтрүүлэх энэ дээр эмчнэр маань яваад ирээд бодит ажил хөрсөн дээр буугаад хийгдээд явж байгаа. Тэгэхээр энэ дээр ямар ч санхүүжил байхгүй. Энэ дээр Хавдрын Монгол эмэгтэй төслийн бид нар бүхтэй эмэгтэйчтэй холбоонд өгөөд энэ сургалтууд, энэ эхо аппарат, эмнэлгийн орнууд ирээд эцэдтэй хүрсэн байна. Одоо тэгвэл хоёулаа нэг төсөл дээр жишээ аваад үзье. Одоо олон нийтийн хамгийн сайн мэдж байгаа төсөл бол энэ Хавдрын Монгол эмэгтэй төсөл те. 2022 онд нэг 66.5 сая төгрөгийг эрүүл мэндийг дэмжигсэн гас авсан байна. За энэ төслийг энэ мөнгийг юунд яаж зарцуул? Хоёулаа нэг товчхон ерөнхий тодорхой мэдээлэл. Хүмүүс ингэ мөнгө аваад ер нь юу хийчихв? Эсвэл оюун гэрдэг гүний хаалгаас руу орчих уу? Эсвэл тэнд байгаа тэр тууз юм уу? Эсвэл тэр өдөрсөн үйлд байгаа хэдэн хүмүүс энэ асуудлыг нэг хэдэн хүн зургалт хийсэн болоод дуусчих уу гэдэг. Ингээд бүх хүнд мэдээж хүрч ажиллаж чадахгүй шүү дээ. Хавдрын Монгол эмэгтэй энэ төсөл бол маш гайхалтай төсөл. Мянган хүний амнаас аварч байна. Тэгээд таны яриад байгаа 66 сая төгрөг. Наа чи нэг аймгийн бүх сумыг тойроод ч хүрдэггүй. Яагаад гэвэл машин явна, бензиний асуудал. Бид нар эмэгтэйчүүдийн эмч авч явдаг, хөхний эмч авч явдаг. Дуучин Гантгоо натаж 12 сум дээр ажилласан. Үеийнгийн дэрлэлтээр хүүхдүүдэд лекц сургалтууд хийдэг. Жолооч явж байна. Энэ хүмүүсийн цалин мөнгө гэж байдаг. Эдгээр Хавдрын эмнэлэг дээр өглөө 8 цагт ажилд яваад орой 5 цагт хардаг эмчнэрийг бид нар 30 хоног өдөр нь бид нар зааланд ажиллаж, шөнө нь замд явж бид нар туулдаг. Тэгэхээр 66 сая төгрөг бид нар 4 аймгийн 62 сум яриад байгаа. Нэг аймгийн 23 оны намар ихэд бид нар Хүсгэл аймгийн 24 сумаар явсан. Тэнд 2 машин явж байгаа. Орон нутгаас нэг машин явдаг. 3 машины бензиний зардал, 3 машины жолооч, тэнд сурж явж байгаа хүмүүсийн цалин хөлс гэдэг инхээр нэг аймагт хүрэхгүй хэмжээний л санхүү байгаа. Бусад бүх төслийг бид нар дандаа хандвар дэмжиж зохион байгуулж хийж байгаа. Хүсгэл аймагт гэтэл хамгийн сүүлд бид нар эрүүл мэндийн сайд байсан, дэд сайд байсан Соломон гоотой хамтарч ажиллаж, Соломонгоо дэмжиж, гол нь бид нар энэ Хавдрын Монголын хамгийн том юу нь болохоор энэ папиллома вирусыг олон нийтэд ойлгуулах энэ вакциныг одоо ойлгуулж хийлгэх энэ хөрсийг бэлтгэхэд айгүйх одоо зорилгоо болгож явдаг. Өнөөдөр дэлхийн 100 гаруй улс орон папиллома вирусын эсрэг вакцина хийгээд умаа үзүүний Хавдрын нас баралтаар сайн төвшөнд хүрээ явж байгаа. Тийм, нас баралт нь буураад явж байгаа. Тий. Гэтэл Монгол улс 10 онд илүүд нэг вирусын вакцин оруулж ирээд ер нь бол папиллома вирусын эсрэг вакцин орж ирэхэл хідэн эгч нар гарч ирэл миний хүүхдийг бараг тарьж алах гэж байна гэл ингээл тэгэн гут шийдвэр гаргач нар найгаал болчдөг. Харин өнгөрсөн жилийн тухайд бол тоглолт вакцинд ороод одоо энэ вакцинууд хийгдээд эхэлж байна. Гэтэл өвдөх биш амнасаа алдахаас сэргийлсэн ийм том ерөөсөө л умаа үзүүний хавдартаа тэмцэх хамгийн чухал юм энэ вирусын вакцины асуудал. Мэдээж вакцины чанарыг бол би мэдэхгүй. Вакцин бол хийх ёстой гэдэг дээр бид энэ төслийг явж зохион байгуулж хийж ажилладаг. Ингээд маш олон ажлууд байна. За ингээд төсөл хөтөлбөрүүд байна. Орон нутгаад тойрж ажиллаж байна. За дээрэс нь шүүмжлэл байна. Сошиалт байна, хэвлэлт байна, олон нийтээс байна, шүүмжлэлт байна. Ер нь ингээд оюун гэрэлтгээд хүн яг юуны төлөө яагаад энэ эмэгтэйчүүдийн холбоонд нэр дэвшээд ерөнхийлөгчийн ажлыг одоо ингээд 6 жилийн турш, бараг 7 жилийн турш хийж байгаа. Зорилго нь яг юу вэ? Гэхдээ яг хөө зорилгосоодох юм байхгүй штэ. Ер нь яг хөө бид нар аливаа юмыг ингээд нэг юм мөнгөөр хэмждэг болцсон юм шиг байна. Үнэт зүйл гэж юм байдаг. Хүн бүрийн үнэт зүйл их өөр байдаг баг. Би анх Монголын эмэгтэйчүүдийн холбоог бас ямар төвхтэй байгуулга гэдгийг сайн мэдэхгүй. Монголын эмэгтэйчүүдийн холбоо ер нь өөрөө би эмэгтэйчүүдийн байгууллага байгуулъя гэж ярьж явж исэн. Миний эргэн тойрны хүмүүс мэднэ. Тэр үед Монголын эмэгтэйчүүдийн холбоо сонгуульд болох гэж байгаа гин гэж хүшээ ийм байгууллага Монголд байд юм уу? Энд чинь бүр 94 жилийн түүхтэй байгууллага юм биш үү? Ардын өвсгөлтөд бараг нас шатсан юм шүү гэж өөрөө гайхаж, ойлгож, мэдэж тэгээд эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчээр нэр дэвшээд ажилласан. Би Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын 9 дэх ерөнхийлөгчээр ажиллаж байгаа. Миний өмнө 8 эмэгтэй ажилласан. Монголын дандаа домог болсон эмэгтэйчүүд энэ байгууллагыг авч явж байсан юм түүхтэй. Тэгэхээр ийм сайхан түүхтэй байгууллагын түүхийг үргэлжлүүлж авч явах их хуйцаа яас надад оногдсонд би бол баяртай байдаг. Мэдээж ажил хийх амархан байдаггүй. Тэр дундаа санхүүжилтгүй.
Тэр дундаа ямар ч бодлогын дэмжлэг байхгүй юм байгуулга авч явах тийм амархан байдаггүй. Гэхдээ сайхан сэтгэлтэй эмэгтэйчүүдийнхаа дэмжлэгээр би энэ байгууллагын дараагаар 2 удаагаа сонгогдоод одоо ажиллаж байна. Тийм болохоор нэг олон дахин сонгогдъё гэж нэх боддгоо. Ямар ч байсан өөрийнхөө бодсон төслүүдээ тотал хийчээд өгөх үед нь нэр төртөг өргөөд инээдгээд тамгаа гардуулаад явна гэж боддог. 100 жилийн миний одоо удирдах байгаа энэ цаг үед болсон 2024 онд бид нар 100 жилийн хойгоор түүхээс уртчлах дээр нэлээд ажлуудыг зохион байгуулж хийя гэсэн ийм төлөвлөгөөтэй 24 онд эмэгтэйчүүдийн байгууллагын түүхт 100 жилийн хийлээ. Одоо энэ iWoman гэдэг нээлттэй хийж байгаа төсөл шинэ зууны эхний төсөл болж хэрэгжиж эхэлж байна. Бид нар технологийн дэвшлиг ашиглаж эмэгтэйчүүдэд хөгжүүлэх, нэгтгэх, сургах, олон улсын зах зээл дээр бизнесийн бүтээгдэхүүнийг нь гаргах энэ ажил бол энэ 25 оны хамгийн том зорилго байх болно. Тийм болохоор аливаа төсөл ганцхан өдөр бодоод хийгддэггүй. Энэ их урт хугацаанд бодож, бэлтэж, зохион байгуулж хийгддэг. Хавдруу Монгол эмэгтэй, нандин, хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар бид нар хийсэн ажлууд 2 түүхэн уран сайхны кино хийлээ. Улаан цэцэг багийн дулам гэдэг 2 кино хийлээ. Одоо энэ технологийн дэвшлиг ашиглаж iWoman төслөө нээж энэ iWoman төсөл бол 2019 онд эхлүүлсэн. Тэгээ би 6 жил ажиллаж байгаа гэсэн ковид цар тахалтай 3 жил бас миний цаг үед байлаа. Ковидын үеэр бид нар 70,000 маск ойж 10,000 маскыг Солонгос руу явуулж өглөө энэ аймаг орон нутаг сум дүүрэг 10,000 маскыг эрүүл мэндийн яамд гардуулж ирснийг та нараас сайн санах бах. Эмэгтэйчүүдийн хорх анги дээр би 5 удаа өөрийн биеэр очиж ажиллалаа. Өнгөрсөн жил Хавдруу Монгол эмэгтэй төслийнхаа хүрээнд бид нар шүүхийн шийдвэр үүсгэх ерхий биш газар буюу 461 дугаар хорих анги гэж ганц удаа гэж бид нар ярьдаг. Тэнд эмэгтэйчүүдийн төрх орыг бид нар өгсөн. Мөн эмэгтэйчүүдийн хорих ангид хэвтэн эмчлүүлдэг 2 орыг бас хандив болгож өгсөн. Завхан аймгийн Тэс сумын Хөлийн цэргийн тэг 277 дугаар отрядын эмэгтэйчүүдэд бас эмэгтэйчүүдийн үзлэгийн төрх орыг бид нараас өгсөн. Гэх жишээ нь ингээд ажил яривал тантай би хэдэн ч өдөр хийсэн ажлаа ярьж байгаа хэмжээний ажил хийсэн. Тийм болохоор надад бол шүүмжлэх байж болно. Доромжлол бүтгэлэг гэдэг бол хэрэг хэтэрсэн. Гэлээгээд одоо юу гэдгийг хүн болгон албан тушаалд хүрч хүн болгон их төсөв зарцуулах хүсэл байдаг бол магадгүй манай намаас нэр дэвшээд би 2020 онд их хурл нэр дэвшижсэн. Нэр дэвшээд унаад би нэг ч удаа дарганараас орж намайг төсөвтэй ажилд оруулж өгөөч, намайг дарга болгож өгөөч гэж би гуйж үзээгүй. Тэгэхээр сайхан түүхтэй байгууллагынхаа залгамж халаанд болоод хийгэж боцсон ажлуудаа тултал хийгээд явна. Би танаас нөгөө ерөнхий зорилго гол гэтээ болоогүй. Агуулга нь юу байсан бэ гэж асуусных нь учир та сая ерөнхий дурдчлаа нөгөө 2018 оны 11 сар гэдэг жил гаруйгийн дараа Монгол Ардын намаас нэр дэвшсэн сонгуульд Монгол Ардын намаас. Яг нь ингээд улс төрд орохын өмнөх нэг шат байдаг. За дээрээс нь танаа байгуулга бол ингээд олон жилийн түүхтэйгийнхаа хэрээр сүлжээтэй байгуулга. Эрдэнэтч байгаа, завхандч байгаа. Эмэгтэйчүүд ерхийлэгч гаргая гэж зүтгүүл боломж дүүрэн байна гэдэг ч юм уу те. Сонгуулаар бас нэг хүмүүсийн муу сайн хийдэг зүйлсийг бас хийхэд бас боломж нь байна тийм ээ. Одоо нөгөө хүмүүсийг авчрах цуглуулах ямар нэгэн байдлаар нөлөөллийн арга хэмжээнүүд хийх гэдэг. Таныг нэр дэвшсэн тэр өдрөөс хойш л ер нь ингээд энэ хүний зорилго бол улс төрд орохын тулд эмэгтэйчүүдийн холбоог ашиглах гэсэн юм байна. Энэ хүн бол ардын намын хүн байна гэдэг дүгнэлтийг орж ирсэн учраас магадгүй дараагийн ажлууд дээр ч гэсэн бас их тэр хандлага орж ирсэн дүгнэлтүүд яваадахыг би бас үүсэхгүй л юм да. Яагаад нэр дэвших болсон юм? Ер нь бол тэр бүр гинтэн тийм шийдвэр байсан. Ер нь уучлаарай. Ер нь бол ажиллаа болно гэсэн үг шүү дээ. Сонгуульд ялаад гарах юм бол холбооны ажиллаа болно л гэсэн үг. Эхний зорилгоосоо буцна гэсэн үг байна. Үгүй ер нь бол яг Монголын эмэгтэйчүүдийн холбоо оюун гэрэл болохгүй босна болно гэдэг ийм зүйлийг би бас гайхаад идэв. Бид бол тусгаар тогтносон ардчилсан одоо үндсэн уйлтай улс хүн бүхэн тэгш хэрэгтэй байна гэж сонгох хэрэгтэй тэгш хэрэгтэй байна гэж байгаа. Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэмд та хэд амьдарч байгаа. Тэгэхээр таач нэр дэвшиж болно, би ч нэр дэвшиж болно. Энд бол нэр дэвших хүсэл сонирхолтой хүн бүхэн дэвшиж болно гэж. Хоёрдугаарх нь төрийн бас байгууллага Монголын эмэгтэйчүүдийн холбоо түүхэндээ 9 даргатаагийн 7 за их хурлын гишүүн байсан гэж. 7.
Энэ нь юу хэлж байгаа вэ гэхээр эмэгтэйчүүдийн байгууллагын удирдах байгаа энэ нийгмийн байдлыг одоо эмэгтэйчүүд хүүхэд гэр бүлийн асуудал дээр төрийн бодлого боловсруулж шийдвэр гаргахад эмэгтэйчүүд бас энэ байгууллагын удирдлагууд нь орох нь өөрөө дүрмийн нэг юу байдаг. Үүрэг байдаг. Нэг талаасаа. Нөгөө талаасаа түүхэн одоо цаг хугацаагаа харахад эмэгтэйчүүдийн байгууллагын удирдлагууд дандаа шийдвэр гаргаж бодлого боловсруулах төвшөнд орж ажиллаж исэн юм түүхтэй байдаг. За 20 оны 2 дугаар сард анх Монгол Ардын нам дээр намайг дуудаж уулзаад нэр дэвших саналыг тавьж исэн. Би танигдаагүй байсан. Бэлэн байгаагүй. Энэ маш гинтийн шийдвэр байсан. Аль тойрог дээр нэр дэвшинч тодорхойгүй байсан. Тэгээд гэр бүлийнхэнтэйгээ ярилцсан, тухайн эмэгтэйчүүдийн холбооныхоо хүмүүст хэлсэн. Ингээд 4 сард Эрдэнэтэд нэр дэвших нэ гэдэг гинтийн юм томилгоотой би Орхон аймагт нэр дэвшижсэн. 17300 хүний санал авсан. Би Орхон аймгийнхаа одоо анх удаа энэ тухай ярьж байна. Тэр намайг сонгож чадна гэж итгэсэн тэр санал нэг би талархаж явдаг. За 24 онд бол нэр дэвшсэнгүй, дэвший гэж санал тавиагүй. Санал тавиагүй. Тавиагүй. Би өөрөө тавиагүй. Тань санал ирээгүй. Надад ганц 2 намаас бол ирсэн. Монгол Ардын намаас гэхээсээ илүү арай өөр намуудаас бас ирсэн. Тэгээд би нэг дэвшийгч гэж нэг ботсончгүй. Яг тэгвэл Монголд үйл ажиллагаа биш Монголд болж байгаа сонгуул шударга байгаа гэдэг бол их эргэлзэх асуудлуудын нэг байдаг. Тэр дундаа эдийн засгийн асуудал. 24 оны сонгуул их том тойрог байсан. Гэхдээ 20 оныг ботход хэрвээ надад би санал тавьсан бол боломж надад байсан. Яагаад гэвэл дэвшиж байгаа хүмүүсээс харьцангуй би маш их танил болцсон. Үндсэндээ би 100 гаруй суман дээр ажилласан. Хэлийн заставууд дээр ажилласан. Малчны хотонд очсон. Аймагуудаар 5 6 7 удаа тойроод ажилдсан. Гэт хийсэн ажлууд байх. Яриад явах ажлууд маань хангалттай намайг хамгаалах ийм боломж байсан. Тэгтээ би твшээгүй. Ямар ч гэсэн урт ажиллаа сайн хий. Хийсэн ажил минь намайг хамгаалаад явж байгаа цагт дээр нь зориг улс төрд орох байгаагүй гэдгээ би бас харуулж байгаа. Одоо цаашдаа улс төрд ер нь орох юм уу? Ардын намын гişүн хэврээ юу? Хэвэр байгаа. Тийм боломж олдвол орно үстэй. Би боломж олдвол олдохгүй байх гэж нэг юм бодох юм алга. Одоо дараагийн сонгуул хүртэл хаач байсан тий. Урд ажиллаа бол хийгээ явж хахад болно доо. Тий. Гэхдээ нэг зүйлийг дахиад хэлье. Энэ улсад иргэн та өөрөө хүсвэл нэр дэвших ирэх байгаа. Тийм учраас зүгээр анзаарч байгаа бол тэр дэвшигч чинь энэ дэвшигч чинь гэж ашгараал хэрэлдээл гэсэн хүмүүс өөрсдөө бүгд дэвшсэн шүү дээ. Тэр яхаараа дэвшдээ, энэ яхаараа дэвшдээ, тэр ч болохгүй, энэ ч болохгүй гэл байсан хүмүүс өөрсдөө дэвшсэн. Зарим нь их хурлын гишүүн болцсон байдаг. Тэгэхээр би болно, босно болохгүй ч гэдэг юм уу. Энэ яхаараа ингэдэг. Бид нар өөрөө үндсэн хуулиа унших хэрэгтэй. Ямар нэгэн амьдарч байгаагаа мэдэх бас ёстой. Тэр утгаараа ардчилсан нийгэмд амьдарч байгаа бол хин яаж дэвших, ямар намаас нэр дэвших сонгохдохгүй тэр хүний хувийн асуудал болохоос биш түүнд одоо оролцоо чи болохгүй энэ болно гэдэг байдлаар хандах бол өөрөөсөө хүний эрх зөрчиж байгаа зүйлээ л гэж би хэлмээр байдаг. Тэглээ яхаа. Ер нь бол сонгогдох дэвшихгүй байх хэрэг бол хүний одоо бид бүхэнд олгогдсон байгаа энэ арчсан нийгмийн хамгийн том зүйлсүүдийн нэг шүү дээ. Тэгэхээр дэвшиж болно. Бид нар их хартай юм байна гэж би боддтой. Бид нар гэхдээ бас жоохон хаширсан ч байж магадгүй. Магадгүй тий. Ер нь бол ингээд ямар нэгэн одоо морь эмэгтэйчүүдийн холбоо ямар нэгэн тийм бүхэн холбоо гэдэг юм сайн мэдгүй байна. Холбоо гэдэг нэрээр олон нийтэд аль болох гарч ирэх олон нийтэд өөрийгөө харуулах, таниулах боломжийг ашиглаж тэр хүмүүс нь дандаа улс төрд очдог. Магадгүй таны хэлж байгаа тэр 9 таны өмнөх 9 ерөнхийлөгчийн 7 хурлын гишүүн байсан төрийн боловсруулах үйл явцад оролцсон гэж байна. Мэдээж энэ чинь ингээд эмэгтэйчүүдийнхээ эрхийг хамгаалах тал дээр дуурж явж ирж байгаа. Одоо ч бас ингээд дуурсаар байгаа. Одоо байгаа гэж. Гэхдээ яг нэг үндсэн зорилгоос ороод нөгөө нам дагдаг, намын бодлого дагчдаг. Ингээд явхаар эмэгтэйчүүдийн холбооны үйл ажиллагаа сүүлийн 20 30 жил ер нь бид нар ямар байсан юм бэ гэдэг асуултан дээр тулаад ижиж бас магадгүй юм. Ерөнхийдөө энэ нөгөө планс барьсан зааг ялгаа тусдаа байвал нь бас илүү зүгээр ч юм уу гэсэн бодол төрж. За хоёулаа улс төртэй холбоотой асуудал ерөнхийдөө ингээд орхий. За ингээд. Гэхдээ наад дээр тань нэг тодруулах хэлчихье. Монголын эмэгтэйчүүдтэй холбоо удирдах зүйл нь 15 удирдах зүйлийн гишүүнтэй. Надтай нийлээд ихэнх нь нам бас хүмүүс байдаг. Гэхдээ янз бүрийн намын хүмүүс байна. 3 4 намын төлөөлөл манад байдаг. Аймгийн
нийслэлийн, дүүргүүдийн, эмэгтэйчдийн зүйлийн дарга нар гэдэг байна. Сумдын гэдэг. Янз бүрийн намын хүмүүс байдаг. Нам босч хүмүүс байдаг. Тэгэхээр оюун гэрэл гэдэг хүн Монгол Ардын намын гишүүн гэдгээр нь тэ Монголын эмэгтэйчдийн холбоог намын мэт харлуулах бол хэрэггүй гэж би боддог. Яагаад гэвэл бид бол нам харгалцахгүй, нас харгалцахгүй, хүүс харгалцахгүйгээр нийгмийн байгууллага ийм үйл ажиллагааг авч явж байгаа. Тэр утгаараа ч гэсэн одоо аймагт нь очиход одоо аль нэг аймгийн дарга нь магадгүй ардчилсан намынх байлаа гэхэд тэд нар бас ардсан намын хүүхэн гэл ярьдаг байхгүй юу? Гэтэл шийдвэр гаргах төвшөнд эмэгтэйчүүдэд оролцуулъя. Хүн бүхэн тэгш хэрэгтэй байна. Энэ хүмүүс нэр дэвшиж болно гэчихэд эмэгтэйчүүдийн холбооны удирдлага болохоор болохгүй гэдэг энэ зүйлийг л ялгаад яриад байгаа нь бол жоохон юугүй санагдаж байгаа. Одоо юу хэмтэй? Чи болно би болохгүй, би болно чи болохгүй гэж тэ. Тэгэхээр эмэгтэйчүүдийн холбоо бол ямар нэгэн улс төрийн үйл ажиллагаа манайх явуулдаггүй. Энэ сүлжээгээр дамжуулж нэг ч удаа би болон манай удирдах зөвлөлөөс улс төрийн шинжтэй үйл ажиллагаа явуулах чиглэл одоо бодлого гаргаж хэрэгжүүлээгүй. Тэрийг одоо Монголын 330 гаруй сумд сууж байгаа манай сумдынхан мэдж байгаа. 21 аймагт байгаа аймгийн дарга нар маань мэдж байгаа. 20 он та жоохон ажиллаагүй юу? 20 он жоохон жоохон ч ажиллаагүй. Монголын эмэгтэйчүүдийн холбоо тэнд ажиллаагүй шүү дээ. Ажиллаагүй юу? Ажиллуулаагүй. Тэр ажилласан бол гарчих байсан болоо. Би мэдэхгүй. За хоёулаа улс төртэй холбоотой бас нэг хүмүүс энийг асуугаасаа энэ зүйлийг яг ард нь юу болсон бэ гэдэг зүйлийг мэдхийг хүсэж байгаа учраас би танаас энэ асуултуудыг асуулаа. Хоёулаа одоо ингээд бас нэг чухал хэсэгтэй. Нэг асуудал болохоор бид бүхэн ингээд хүүе эмэгтэйчүүдийн маань ирэх, хүүхдүүдийн маань ирэх, нөгөө охид бүсгүүчүүдийн ирэх гээд марчдаг. Энэ магадгүй энэ бидний нийгмийн амьдралын хэм маягтай бас холбоотой байгаад ах шиг байна. Тэгвэл хамгийн чухал ажил нь нөгөө урьдчилан сэргийлэх, соён гэгэрүүлэх ажил. За энэ чиглэлд олон зүйлийг хийж байгаа. Энэ олон төслүүд байгаа. За би өнөөдөр онцлогоо танаас нэг 2 киноны тухай ярмаар байна. За 2 кино хийсэн. Тэгээ хоёулаа бас тэгэл ингээд шүүмжилт өртгий. Тэгээ яг үнэндээ тэр яг сайн кино байсан уу, муу кино байсан уу гэдэг чинь ингээд тодорхой цаг хугацааны эрхэнд мэргэжлийн байгууллагууд олон хүмүүсэнд дүгнэлтээ хийгээд тодорхой болгоод явах. Ер нь энэ 2 киног ямар зорилгоор хийсэн? Улаан цэцэг гэдэг кино, удуулгаан тухай кино. За сая бол одоо зохиолчийн маань их зохиолчийн эхнэрийн тухай, гэр бүлийн хүний тухай багамдлан гэдэг энэ 2 кино хийлээ. Зорилго нь яг юу вэ? За та бид 21-р зуунд амьдарч байна. 21 зууны турш Монголын эмэгтэйчүүд эрчүүдийн нэг адил энэ улсынхаа хөгжил цэцгэлэлт бүтээн байгуулалт жаргал зовлон бүхий л юмд оролцож өнөөдрийг хүртэл явж байна. Маргааш ч оролцоод явна, нөгөөдөр ч оролцоод явна. Гэтэл Монгол эмэгтэйчүүдийн түүхийг хадгалж хамгаалж үлдсэн баг байдаггүй. Ном зохиолоос ахуулаад кино бүтээл гэдэг ч юм уу. Тэгэхээр кино урлаг гэдэг бол одоо хүн төрөлхтний соён одоо хамгийн том соён гэрлийн зэвсэг байдаг. Энэ зэвсгийг ашиглая гэж бодсон. Сайн дураараа ганц нэг уран бүтээлч нар л сүүлийн үед ганц 2 кино ном бичиж ах шүү байна. Гэтэл энэ эмэгтэй гэдэг одоо хүүсээ бид нар нийгэмд ойлгуулах хэрэгцээ шаардлагыг ялангуяа шийдвэр гаргах түвшин дээр тийм хангалттай хийдэггүй. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд оролцох ёстой, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх ёстой гэд цөөн хідэн дарга зангаагаас солиод тайзаас солиод том зочд дуудлуудын танхимд точиг ярьсан яриагаа давтаад сууж идэг ийм юм байдаг. Гэтэл өнөөдөр одоо бид нар 90 оноос хойших 35 жилийн түүхэн хугацаанд анх удаа үндсэн хууль дээр нэг өөрчлөлт оруулж пропорционал системийг нь тавьж эрэгтэй эмэгтэйгээ хүүсээр нь орсны буйнаар бид нар анх удаа одоо 32 эмэгтэйг парламентын гишүүнтэй боллоо. Гэтэл тойрогоос хэдэн сонгогдож гарч ирв. Яагаад эмэгтэйчүүд гарч ирж чадахгүй байгаад байгаа юм? Яагаад үнэлэгдэхгүй байна? Яагаад үнэлэгдэхгүй байгаад байгаа юм те? Гэтэл шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх гэхээр манайхан эрчүүдтэй нэг санал сууд болоцолсон л хэдэн хүүхэн орох гал тийшээ мацаад байгаа мэтэр хараад идэг. Гэтэл үгүй эрэгтэй эмэгтэй гэдэг 2 хүүс байгалийн заяагдмал өгөгдөл өөр идэг. Эмэгтэй хүний нүдээр шийдэх төрийн бодлого дутмагшилсны одоо 35 жилийн өдөр бид явж шүү дээ. Тэр утгаараа би анх ярианы эхэнд хэлсэн. Монгол улсын 90 оноос өмнө эмэгтэйчүүдийн байгууллага ээж нь байсан байдгаа. Гэтэл 90 оноос хойш Монгол улс ээжгүй 30 гаруй жил явжээ. Харин одоо сүүлийн үед бас эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэж байгаагаар одоо бид нар ер нь 2010 оноос хойш харьцангуй эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшинд оролцоо нэмэгдлээ. Энээс бид юутай болов? Гендер үндэсний хороотой боллоо. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуультай боллоо. Хүүхэд хамгааллын хуультай болоод хэд хэд удаа нэмэлт өөрчлөлтүүд хийгдлээ. Одоо гэр бүлийн яамтай боллоо. Энэ үндсэндээ бодлогын одоо дэвшил хийгдэд явж байгаа. Тэр утгаараа шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд кино урлагаар дамжуулж
түүхэнд эмэгтэйчүүдийн гүйцэтгсэн үүрэг оройлыг сурталчлах, түүхэн эмэгтэйчүүдийнхаа дүрийг мөнхөлж бас залуу үедээ таниулан сурталчлах ийм зорилготой 2 кино төслөө санаачилж би өөрөө продюсераар нь ажиллаж хийлээ. Улаан цэцэг уран сайхны кино бол удалгаан 100 насны айд зориулж бид хийсэн байдаг. Монгол улсаас дэлхийн инх тайвны шагнал авсан 2 хүн байдгийн нэг нь манай эмэгтэйчүүдийн байгууллагын дарга Сонмын Удул гэж эмэгтэй байсан. Эмэгтэйчүүдийн байгууллагын дараагаар 25 жил ажилласан. Ардын хурлын депутатаар 9 удаа, ардын хурлын тэргүүлэгчээр 10 удаа сонгогдож ажиллаж исэн. Удалгаан үед соёлын довтлогоо гэж Монголын ард түмэн мэддэг ахуйн соёлын хувьсгал хийгдчихсэн. Бүх эмэгтэй одоо үйлдвэр заводын дэргэд сургууль цэцэрлэгүүд байгуулагдж исэн. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж исэн ч гэдэг юм уу. Тэгэхээр энэ эмэгтэй хийсэн гавьяаг зөвхөн гэхдээ энэ эмэгтэй гэхээсээ илүү одоо жишээ нь кино гэдгийг бид нар нэг хүнийх нь нэг л үйлдэлээр нь дүгнэх гэхээсээ илүү тэр кинонд юу өгүүлэхийг хүсвэ? Тэр сцен, тэр дүр, тэр одоо кинонд гарч байгаа бүх зүйл яг юу өгүүлэх гэж байгаа гэдэг. Улаан цэцэг кинон дээр ажлын байрны бэлгийн дарамт гардаг. Ялгуурлан гадуурхалт гардаг. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд ажиллаж амьдрахад ямар жаргал зовлон туулдیں۔ Тэр бүгд гардаг. За ийм төсөл санаачилж хийсэн. Хоёр дахь нь пагамдуулан төсөл. За энэ бол эмэгтэйчүүд 10 сард гарсан өнгөрсөн 10 сар. Өнгөрсөн 10 сарын 10-ны өдөр бид нар нээлттэй хийсэн. Яагаад 10-ны өдөр гэсэн бэхээр жил бүрийн 10 дугаар сарын 11-ний өдөр олон улсын охтын эрхийг хамгаалах өдөр байдаг. Тэгээ өнгөрсөн жилийн 10 сарын 10-ны өдөр бид нар олон улсын охтын эрхийг хамгаалах өдөрт зориулж пагамдуулан төслийнхаа нээлтийг хийсэн юм байна. Пагамдуулан гэж эмэгтэй бол Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын анхны дарга байсан. 15 настайдаа өөрөө богтлуулж байсан. Эрдэм боловсрал Монголын эмэгтэйчүүдийг эрдэм боловсралтай болгох, эрх чөлөөтэй болгохын төлөө тэмцэж явсан ийм гайхалтай эмэгтэй. Өөрийнх нь төрсэн он саранч тодорхойгүй, нас барсан байдал нь ч тодорхойгүй, зүгээр л нэг домог мэт бид нар хоорондоо яриад явсан. Хатуу яриул 100 жилийн өмнө пагамдуулмыгаа бид нар хэлмэгдүүлээд амийн хөнөөгөөд булаад мартцсан. Ийм л түүх байсан. Алдаатай оноотой байхыг үгүйсэхгүй. Гэхдээ пагамдуулам гэдгийг таниулж гаргаж ирэх ийм зорилготой төсөл байсан. Бид нар нацаг доржгаан тухай ярихаараа Орос их нартай байсан гэж ярьдаг. Монголын түүхэн дээр хүртэл Орос их нартай байсан гэдэг. Гэтэл пагамдуулам төслийн дунд энэ кинонд 20 дугаар зууны ихэнх үеийн Монголын залуучуудыг хэрхэн хэлмэгдүүлж исэн, хэлмэгдүүлэлт гардаг. Тэр үеийн Монголын залуучууд ямар эрдэм боловсралтай, ямар гоё соёлж залуучууд байсан бэ гэдгийг бид нар бас олон нийтэд таниулахыг зорьсон. 20 дугаар зууны ихэнх үегээд 20-од он, 30-од он гэхээр олон улсад гарч байгаа Монголын одоо нийгмийн байдлыг нэг бор гэрийн наан сэгсрүүстэй нэг хэдэн хүн зогсоод зураг авахсан байдлаар л гардаг. Гэтэл өнөөдрийн Монголын залуучууд шиг өндөр боловсралтай, соёлтой, гайхалтай гоё хувцасладаг ийм залуучууд Монголд байсан гэдгийг бас харуулъя гэж зорьсон юм байна энэ киногаар. Дээр нь 1924 онд үндсэн хуулиар Монгол эмэгтэйчүүд сонгох эрхээ эдлүүлээд тэрний дараа пагамдуулам гэж эмэгтэй 1932 онд өөрийнхөө сонгох эрхийг асуулж ирсэн. Ямар амаргүй замаар явж амнасаа алдсан бэ гэдгийг л пагамдуулам гэж дүрээр гаргаж ирж тэр 20 дугаар зууны их үеийн хэлмэгдүүлэлт нийгмийн байдал жаргал зовлон үзүүлэе гэж бодсон. Үзүүлж чадсан байх гэж найдаж байгаа. Зарим талаар бас шүүмжүүд орж ирсэн. Би зарим нь бас асуугаад явчих гэж байна. Энэ хэтэрхий бас нөгөө манай урд төрш талдаа дүрслэл сцен гэх юм уу да. Ийм зүйл бас явж ирсэн. За дээрэс нь тэр эмхтэйг болон тэр нацагт орж байгааг бас жоохон олон нийтэд тагуу байдлаар үзүүлсэн гэл энэ зүйлс байна. Тэг ингээд та бүхний хийж байгаа зүйлийн зорилго нь бол ингээд соён гэрүүлж энэ хүн байсан байна гэж харуулад энэ хүн шиг огт эмэгтэйчүүд маань илүү ийм боловсралтай, илүү чадвартай манлайлах төвшөнд байгаасаа гэдэг зорилго байгаа шүү дээ. Тэгэхээр энэ үндсэн зорилго маань ингээд нэг ийм зарим зүйлсээр инхээр танд ер нь ямар бодол? За ер нь та ер нь тэр киногоо одоо анхны үзэл дээр танд бас тийм мэдрэмж төрөөгүй юу? Олон хүн бол яг энэ мэдрэмжийг хэлсэн шүү дээ. Тийм. Нэгдүгээрх нь энэ бол уран сайхны кино. Тэ хоёрдугаарт энд түүх гуйлсан баримт байхгүй. Хятадтай холбоотой 4 сцен байдаг. Нийтдээ манай пагамдуулам кино 152 сцентэй ийм кино байгаа. Яг хятад гэдэгтэй холбоотой нэг 4 сцен байдаг. 4 орчим минутын ч юм уу да. Гэхдээ 4 тустай. 1900 за ялангуяа Сүн Өвгөн гэдэг нэг жүжигтэй холбоотой асуудал яригдсан. Ер нь бол яг 1921 онд Сүхчэнжний зөвшөөрлөөр тухайн Монголын хувьсгал залуучуудын эвлийн дэргэд жүжигийн хүрээлэн гэж байгуулагдчихсан байлээ.
Тэр жүжигийн хүрээлэн 30 хүний бүрэлд хүнтэй байсан. Тэр хүрээлэнд их зохиолч Нацагторж өөрөө орсон байдаг 1921 онд. 1921 он гэхээр зохиолч Нацагторжийн үед 16 настай байсан юм жоохон залуу. 1905 онд төрсөн гэхээр чинь 16. Тийм. Тий. Тэгээд тухайн үед бөмбөр ногоон театрч байгаагүй, Нацагторжийн миний нутагч гараагүй, учиртай гурван толгойч байгаагүй. Үндсэндээ иргэдээ бид нар үзэж харуулах юмтай байя гэдэг зорилготойгоор тэр жүжигийн хүрээлэн байгуулагдаад тэгэд юу хийх вэ гэхэд хятадын алдартай 5 зохиолыг тоглуулъя гэж шийдвэр гараад тэр одоо тухайн үеийн нийслэл хүрээ буюу 1921 онд тийм жүжиг тоглогдчихсэн. Түүхэн баримтны өрөө байдаг. Энэ дээр хоёр залуу хос болцож яваад жүжиг үзсэн нэг сцен орсон. Хоёрдугаарх нь энтэй холбоотой нэг юмыг би маш хариуцлагатайгаар хэлж байгаа. Бид нар хятадаас нэг төгрөгийн ч санхүүжилтийг аваагүй. Кино төсөл 700 сая төгрөгийн өртөгтэй бүтсэн. 2 цаг 52 минут үргэлжлэх юм хугацаатай. За хоёрдугаарх нь монголчууд бид бол Нацагторжд маш их хайртай бүгдээрээ. Их зохиолч Нацагторждоо бид маш их хайртай. Гэхдээ бид нар их үнэнд тийм үнэтэйгээ тулах дургу болсон юм байжээ гэж энэ киноноос би харсан. Яагаад вэ гэвэл 12 дугаар сарын сүүлээр Баавга болгосон гэж нэг кино олон нийтийн дунд маш их ярианы сэдэв болж өрнөсийг та бүхэн мэдж байгаа. Тэр кино бол өнөөдрийн Монголын нийгмийг харуулсан кино. Пагам дулам кино бол 100 жилийн өмнөх Монголын нийгмийг харуулсан кино. Тэгэхээр 100 жилийн өмнөх бодит үнэн 100 жилийн дараах бодит үнэтэйгээ бид нар эвлэрэхгүй байх. Бид нар муухай харагдах чинь, биднийг муухай харуулах чинь, миний тэрийг тэгчлээ, миний энийг ингэчлээ гэдэг аливаа юмыг зарчим гэж харах биш. Зүгээр субъектив хүнлүүн дайрч боддог болсон. Хариуцлага гарахаар бид нар биенээ хэрүүл болгоод оромжлоод өнгөрдөг болсон. Гэтэл өнөөдөр 20 дугаар зууны их үеийн хилмигдүүлэлтийн тухай би олон хүн яриасаа гэж уг нь маш их хүссэн. Тэн дээр пагам дулам гэж эмэгтэй яаж шоронд орж, яаж хилмигдэж тэр хоёр хос өндөр боловсралтай Европоос дуудагдаж авчираад юу нь мэддэхгүй хилмигдүүлээд хоёлоо орон шоронгоор ороод хоёлоо нийгмийн ялгуурлалд өртөөд зөрөөд өнгөрөх хүн мэдлэх боломжгүй болтол одоо хилмигдүүлээд эцэст нь амь насаа алдсан ийм л гашуун түүхтэй кино. Нацагторжийг маань архиулгаад гэж ярьж ах шиг байсан. Эр хүн эхнэрээ хамгаалж чадахгүй, хайртай эхнэртэйгээ амьдрч чадахгүй, өөрөө Монголын алтан уургийн тайж байсан өндөр сэхэтэн залуу хинч биш болоо тоосхын заавуудад ажиллаад хилмигдүүлээд эхнэрээ орон шоронгоор явуулаад ингэхэд архиух үтий хэл өөхөгч баг багддаг баг. Би бол тэгж боддог. Эндээс зүгээр архиулаа гэж уянгалахаасаа илүүтэй тэнд хайр, хүндлэл, нулимс, үнэнг бид нар олж харах хэрэгтэй байсан гэж би бол боддог. Тийм болохоор хоёр сайхан бүтээл хийсэн. Сайн мууг бол цаг хугацаа шүүгээд өгөх бах. Гэхдээ энэ хоёр бүтээлийг хийсэндээ энэ яваа насандаа би мартахааргүй баярлаж талархаж явна гэж өөрийгөө боддог. Цаашдаа ч гэсэн Монголын эмэгтэйчүүдийн энэ түүхийг хадгалж, хамгаалж, түгээн дэлгэрүүлж, энэ их шиг, энэ эмэгтэй шиг ийм хилмигдүүлэлт бид хийхгүй байх юмсан. Ингэж ялгуурлалд өртүүлэхгүй байх юмсан. Ингэж хайрлж хамгаалах юмсан. Ийм гоё сэхэтэндээ бид байсан юм байна. Ийм амаргүй замыг тэд туулсан юм байна. Тэгээд өнөөдрийн сайхан нийгэм ирсэн байна гэж бид нар ойлгож мэдэх ёстой юм байна. Хэрвээ пагам дулан болон тэдний нөхөд тэр үеийн эрчүүд нь эмэгтэйчүүдийнхээ эрх хэрэгчлөөг баталгаажуулаг байсан бол өнөөдрийн Монголын нийгэм ийм хөгжил хүрэх байсан уу гэдгийг хүн болгон өөрөөсөө асуугаасаа бас бодоосоо гэж би хүсдэг. Тиймээс энэ киног бас энэ Мартин нараар үзээрэй гэж уриалмаар байна. Яагаад гэвэл энэ киноны санхүүжилт төслийн мөнгийг бид нар нандин төсөлтөд болно зориулахаар төслийн зорилго бас оршиж байгаа. Үндсэндээ энэ бол ашигын төрийн бас байгууллага гэдэг утгаараа киноны олсон орлого бол нийгмийн төсөлд зарцуулагдаж байгаа. Хэн нэгэн оюун гэрлийн ч юм уу, хэн нэгэн одоо бизнесийн төсөл болгоод айл гэрт нь орон гэр нь болоод хувц сунар нь болоод очихгүй. Энэ бол манай нандин төслийг санхүүжүүлэх юм байна. Одоогийн байдлаар киноны орлого бид нар 20 гаруй сая төгрөгийн орлоготой явж байна. IPTV тавьсан байгаа тийм үү? IPTV тавьсан байгаа. Ийм учиртай тийм болохоор бид нар өчигдөр өнөөдөр маргааш гэсэн үнэнтэйгээ өнөөдрийн нийгэм бид тулах ёстой.
Харин энэ үннээ тулаад ирээдүй рүү яаж алхах вэ гэж бид бодож урагшлах ёстой болохоос биш зүгээр тойруулсан хэрүүл шуугаан хоорондоо нэг марзгал маазрал болж өнгөрдөг ийм байдлаа бид нар болох ёстой гэж бодож байгаа. Мэдээж энэ зорилго нь үндсэн зорилго нь ашиг олох зүйл биш байсан л да. Тий. Гэхдээ яг энэ төслөөс тодорхой хэмжээний ашиг санхүү орж ирнэ гэдэг чинь эргээд та бүхний дараагийн одоо тулгамдаад байгаа тэр санхүүгийн асуудлуудад дэмжлэг болох байх л та. Зүгээр яг 700 сая төгрөгөөр хийсэн кино. Одоогийн байдлаар ингээд нэг 10 сараас хойш гэдэг чинь 6 сар орчим болж байна тий 6 сар гаруй. Тий. 20 сая төгрөг гэхээр ер нь жоохон хангалтгүй байгаа. Хангалтгүй. Дээрээс нь тэр ирээр уран бүтээл ер нь үнэлэгдэхгүй байгаа юм шүү. Ер нь яг бид нар уран бүтээл үнэн нь ер нь тийм шүү. Та юу гэж бодож байна? Би ингэж боддог. Бидний ер нь бол яг одоо Монголд гарч байгаа бүтээл, чанар, агуулга, хэлбэр, хийц гэд олон юм ярина. Би бол кино салбарын хүн биш. Тэ? Би хуульч мэрэгчлээ. Төслийг бол санаачилсан үнэн, санхүүжилтийг босгосон нь үнэн. Гэхдээ пагмаллум төсөл дээр жишээ нь зохиолч, найруулагч гэж. Ерөөсөө л кино бүх эн чинь хамтын бүтээл байдаг. Пагмаллум төсөл дээр нийтдээ 1400 орчим уран бүтээлчид баг болж ажилласан байдаг. Гэхдээ бид нар ашиг олох зорилгогүй ч гэсэн тодорхой бас орлого олоод нийгмийн төслөө санхүүжүүлвэл мэдээж илүү сайн байх байлаа. Гэхдээ цаашдаа бид нар зөвхөн энэ кино төсөл гэж харлтгүйгээр аливаа бүх төсөл манай эмэгтэйчүүд холбоос хийгдэж байгаа төслүүд дандаа нэгэн зорилготой байдаггүй. Нилээд хэдэн зорилготой байдаг. Тэр утгаараа аливаа төслөө хийхдээ бид нар олон жил бодож, бэлдэж, төлөвлөж, зохион байгуулж хийдэг. Тийм болохоор пагмаллум кино төслийн тухайд бол мэдээж найруулагчийн шийдэл санаа бүтээл байсан. Одоо тэгээд бид нар 21-р зуунд хүний өнөөдрийн яг та бидний амьдарч байгаа нийгэм бол хүний эрхийг дээдлсэн, хүнлэг, иргэний ардчилсан, хүнлэг инэрэнгүү иргэний ардчилсан нийгэм гэж байгаа. Гэтэл өнөөдрийн бидний байгаа байдал, бидний оюун санаа, бидний харилцаа хандлага, бидний ёс суртахуун хаана хүрсэн бэ гэдгийг хүн бас дотроо бодоосоо гэж би боддог. Хатуу ярил бидний ёс суртахуун уландаа орсон. Бид өөртөө эзэн байх, өөрийнхөө өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, тэ өөрөө л бусдад дэм болох энэ чанараа бид нар зүгээр л нэг ховын чанартаа яриад шуугаад мартаад өнгөрдөг. Гэтэл ирээдүйн Монголын нийгмийг авч явах үр хүүхдээ бид нар хаана хүмүүжүүлэх вэ? Тэднийхээ оюун санаанд бид ямар хоол өгч чинь гэдгийг анхаарах цаг болсон гэж боддог. Бид нар үр хүүхдийнхээ хотод руу хийж байгаа хоолыг бол анхаардаг. Хонсон хоол идчихвөө, муу хоол идчихвөө, гацтаа ундаа уучвуу гэд ямар нэгэн байдлаар их бах хэмжээгээр яриад байдаг. Мөртлөө бид нар оюун санаа тархи зүрхнийх нь хоолн дээр бид нар орхигдуулсан 30 жил болжээ гэж боддог. Анхаарлаа. Тийм болохоор бид нар өнөөдрийн нийгэм бол их хүйтэн нийгэм байгаа. Маш хүйтэн нийгэм байгаа. Бид нар их зэрлэг, балмад болсон. Харьцангуй тэгтээ сүүлийн жилүүдэд би маш их газраар явдаг. Хөдөө гадаагүй явж байна. Хүмүүсийн хандлага дээрдэж байгаа. Гэхдээ хангалтгүй байгаа. Цаашдаа бид нар хөгжил ярих гэж байгаа бол бид нар хүний эрх ярих гэж байгаа бол ирээдүгөө сайхан болгоё гэж байгаа бол иргэн нэг бүр хүнлэг, энэрэнгүү, хайр дүүрэн, дулаан харилцаа хандлагатай байх хэрэгтэй. Үр хүүхдээ бид нар хамгийн дулаахан газар өсгөх хэрэгтэй. Тэр хамгийн дулаахан газар бол парта байшин биш, галтулсан гэр биш, халуун дулаан сэтгэл байх ёстой маа. Гэтэл үр хүүхдүүдтэй бид нар юу өвлүүлж байгаа юм те? Эд хөрөнгө өвлүүлэхийн тухай бид нар 30 жил хөөцөлдөж явжээ. Гэтэл эрхэм чанар, үнэт зүйл өвлүүлэх тухай бид ерөөсөө мартчихжээ. Тэг үйлдэл өвлөгддөг. Бид нар мянган удаа точиг тавтаж үг хэлж, хараал хэлж болохгүй, тэгж болохгүй, ингэж болохгүй гэчихэд нэг л удаа үйлдэл хийхэд хүүхэд харснаа ирээдүйд хийж болдгоо гэж боддог. Хүүхэд үр дагаврын тухай боддог. Тийм болохоор өнөөдөр бидний нийгмийн сүлжээнд гаргаж байгаа хандлага бид өөрөө өөрсдөө талын дараа сууж байгаа мэтэр биднэрт харагдаж байгаа. Тэгэхээр бид нар ямар нэгэн бүтээсэн бэ гэдгээ өглөөнүүдээ нээгээл нийгмийн сүлжээ рүү ороход харагдаж байна. Үүдээр гараад замын төгжрэлт харагдаж байна. Тэ амьсгалж байгаа агаар даа харагдаж байна. Төрж байгаа үр хүүхдийн маань эрүүл мэндээр биднэрт харагдаж байна. Боловсрч байгаа боловсрлоор харагдаж байна. Яс суртахуунаар харагдаж байна. Өнөөдрийн нийгэмд хэн мундаг байгаад байгаа юм? Хамгийн их хашгирсан, хараал хэлсэн, доромжилсан ийм л хүмүүс энэ нийгмийн толь мэт харагдаад тэрийгэ бид нар алга тушаал өөгшүүлээ сууж байгаа шээ. Үзээл. Тий. За баярлалаа. Бүтээрийн ярилцах цаг маань өндөрлсөн байна. Би ихтэй энэ асуултыг заавал асуугаад дуусмаар баг зэрэг бас төлөвсөн хугацаанаас хэтэрхээр байх шиг байна.
асуултынхаа өмнө би зүгээр 2 кино хийжлээ. Магадгүй дахиад ийм уран сайхны кино хийгээд олон нийтэд эмэгтэйчүүдэд яг энэ соён гэр бүлэх чиглэлтэй дээрэс нь нэг юм нийгмийн манлайлалын чиглэлтэй үнцэнтэй байх талд нь анхаарах байгаа бол дараагийн кино нь магадгүй бас нэг орчин үеийнхаа дүрийг бий болгоорой гэж хүсмээр байна. Яг мэдээж өнгөрсөн хугацаанд бид нар ямар зам туулсан, ямар замаар энд явж ирсэн, ямар зовлон, ямар бэрхшээлийг туулсан гэдгийг харах нь зөв. Гэтэ одоо бол бас нөгөө одоогийн хүмүүс маань ямар хуу зүйл дээр төвлөрөөд юу үзээд ямар зүйлээр энэ залуу үе одоо цэнэглэж байгаа гэдгийг бас бодож үзэх цаг магадгүй дараагийнх дээр нь байгаа ах гэж. Энэ зүгээр миний хувийн бодол. Нэвтрүүлгийн маань сүүлийн асуулт байна. Одоо бид бүхэн ингээд одоо Улаанбаатар хотод байгаа, за эсвэл суурин газар байгаа хүмүүс бол бүгдээрээ ингээд эрхийн талаар ярьдаг. Тодорхой хэмжээгээр одоо эрхээ хамгаалах байгууллага, за хуулийн байгууллагууд ч гэсэн хандаад явдаг тийм ээ. Энд ингээд яг орон нутагт байгаа та маш олон аймаг сумаар явсан гэж тийм ээ. Малчин эмэгтэйчүүдийн эрхийн асуудал маш олон зүйл дээр зөрчигддөг шүү дээ. Тэнд ингээд хамгаалал гэж байхгүй байна. Тэнд ингээд одоо төрхөөс нь эмнэлгээс нь эхлээл асуудалд болгож байна. Хүүхдийнх нь хоол тэжээл дээр одоо авж байгаа бид бүхний яг ийм байх ёстой гэдэг зүйл мань бас 100% очиж гин үү. За тэр хахир хатуу цаг гэл зөндөө зүйл байна. Тэр бүхэнд маань малчин эмэгтэйчүүд маань ямар зүйл тулгамдж байна. Энэ дээр та бүхэн ямар арга хэмжээ авахар төлөвлөж байгаа. Та нэг товчхон хариулт өгөөч. За Монгол Улсын нийт хүн амын 10 орчим хувь нь малчид байна. Монголд нийтдээ 310 орчим мянган малчид хөдөлмөр эрхэлж байна. Тэгэхдээ хамгийн хүнд хөдөлмөр эрхэлж байгаа. За нийт малчдын хувьд гендрийн тэгш бус байдал харьцаа алдагдсан. Одоо хөдөөд эмэгтэйчүүд мал маллах нь ховордож, эрчүүд олон болсон. Нийтдээ 140-60 харьцаатай байна уу да. Энэ 2019 оны статистик юм байна. Хавдраггүй Монгол эмэгтэй гэдэг төсөл бол малчин эмэгтэйчдийн хөдөлмөрийг үнэлүүлэх гэж холын замд гардгаа гэж би түрүүн хэлсэн. Яагаад гэхээр мал тооллого болдог. Малчин эмэгтэйчүүдийн хүний хамгийн наазахын жамсны эрх бол амьд байх. Бид амьд байх хэрэгтэй. Дараа нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах хэрэгтэй. Гэтэл малчин эмэгтэйчүүдийн хувьд бол 2019 онд Койкагаас хийсэн судалгаа байдیں۔ Ирээдүйд та хүүгээ малчин болох уу, охиноо малчин болох уу гэд судалгаанд оролцогчдын 27% нь хүүгээгээд 0.5% нь охиноо гэж. Яагаад охиноо малчин болохгүй вэ гэхээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байна. Нийгэм соёлын үйлчилгээ авч чадахгүй байна. Хүүхдийн сургуулийн асуудал гэдэг 3 асуудлаас болж охиноо ирээдүйд малчин болохгүй гэж хариулсан байдаг. Энээс үүдээд ярихаар эмэгтэйчүүд нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлдөггүй малчин эмэгтэйчүүд. Яагаад төлдөггүй гэхээр тэднэрт нотлох баримт байдаггүй, мал өмч байхгүй. Гэтэл энэ Хавдраггүй Монгол эмэгтэй төслийн ерөөсөл үндсэн зорилго энэ байсан. Өнгөрсөн 10 сард би хөдөө аж ахуйн сайд энэ хоёр сайдтаас уулзж ирсэн 11 сард. Удахгүй нэрэ мал тоолох гэж юм шүү дээ. Энэ бол эрх мэдэлтэй ганцхан хүний гар үсгээр шийдэгдэх асуудал юм байна. Гэтэл бид нар эрүүл мэндийн нийгмийн даатгал ярихаар төр төлөөд хүчил гэдэг юм яриад байдаг. Гэтэл тэнд эрхэн зөрчиж байгаа хүний эрхээ хамгаалахын асуудал руу илүү анхаараасаа гэдэг байдлаар явдаг. Тэгэхээр малчин эмэгтэйчүүд мал тоолоход гэр бүлийн нэр дээр тоолдог байя гэдэг ийм саналыг манай эмэгтэйчүүд бол гаргаад яваад байгаа юм. Энэ санал хэрвээ тэргүүний нэр дээр биш. Тий, өрхийн тэргүүний нэр дээр биш, эхнэр нөхрийн нэр дээр мал тоолох. Авраг малцсан гэхэр нөхөрт нь өгөөд байдаг. Ер нь бол яг мал аж ахуй гэдэг бол гэр бүлийн хөдөлмөр байдаг. Энд хүүхэд ч хүртэл оролцдог. Тэр утгаараа за хүүхэд бол насанд хүрээгүй гэдэг байдлаараа яг орхигдож болохч эхнэрийн асуудал дээр энэ өмчтөө байх баталгаа. Өнгөрсөн жил бол бид нар амар хүнд өвлийг тууллаа малчд маань. Маш олон айлын хот харлсан. Хатуу ярихад одоо малчд тэтгэвртэй гарахад хот нь өнөөдөр харлаа гэхэд маргааш тэтгэврээ аваад суух хэмжээнд байх ёстой байгаа. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авъя, бизнес хий. Хүний амьдрал баян шүд. Төрөөс өгч байгаа бүх төрлийн үйлчилгээнд хамрагдах боломжоо авч чаддаггүй. Тэгээ би энэ өвдөхөөр за нэг төлөв авчид зараад үзүүлчин үз гэдэг. Гэтэл энэ зөвхөн бие өвдөх тухай асуудал биш. Энэ бол жам ёсныхаа эрхийг эдлэх ёстой асуудал байдаг. Тийм болохоор малчин эмэгтэйчдийн хувьд хүнд хөдөлмөр хийж гинэ гэж гомдолдоггүй. Тэд нар зүгээр л жам ёсныхаа эрхийг эдлэх асуудлаа л ярьдаг. Бид эмнэлэгт үзүүлмээр байна. Эмнэлэгт үзүүлэхэд даатгалтай байсан бол даатгалынхаа дагуу суман дээр хүртэл үзүүлэхэд тэд нар чинь даатгалгүй учраас үзүүлдэг байхгүй. За мэдээж бид бүхний хувьд соёл ёс уламжлалыг тээж яваа тэр хэсэг бүлэг хүмүүстэй бол маш их анхаарал хандуулах хэрэгтэй. За та бүхэн ярилцах цаг маань баг зэрэг хэтрээд дуусч байна. Гэхдээ энэ дээр нэг юмыг бүр нэрэ мартчих. 2020 онд Европын албаны санхүүжилтээр хүний эрхийн үндэсний комисс Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтраад дэмжих бүлгээр дамжуулж туслах малчдыг чадварчуулах нь гэж бид нар 4 аймгийн 12 сум дээр төсөл хэрэгжүүлсэн. Энэ төслийн үр шимээр Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуульд анх удаа малчдын хөдөлмөрийг бодлогоор
үнэлдэг болж одоо хууль болж батлагдсан гэсэн үг. Бодлого болж хэрэгжээд эхэлсэн. Үндсэндээ туслах малчдыг боол зарц мэт үздэг байсан. Энэ байдал ард орхигдож туслах малчид хөдөлмөрөө үнэлүүлж цалин хөлс тооцоолж авдаг байхаар хөдөлмөрийн хууль дээр орсон. Энэ бол бас манай эмэгтэйчдийн байгууллагын хийсэн төслийн маш том үр шим байдаг. За баярлалаа. Ярилцах цаг маань бас богинохон байлаа. Тантай бас яг хийж байгаа ажлуудын эмэгтэйчүүдийн асуудлыг олон зүйлийг ярихад бас та хоёрт бол цаг гаруй хугацаа бол багтаж байна. Тэгээ урилга хүлээж аваад бид бүхний ярилцсад орсон танд талархлаа. Маш их баярлалаа. Та бүхнийг бас одоо урьж оролцуулсанд. Тэгээд олон нийтийн байгууллага гэдэг бол тэр болгон төлбөр төлөөд ч юм уу хэвлэл мэдээлэлээр ярьцлага өгöd ах. Тийм боломжууд байдаггүй. Хэвлэл мэдээлэл гэдэг бол өөрөө бас арилжааны бизнес байдаг. Та нар биднийг гаргасангүй гэж асуух хэрэг биднэрт бас байдаггүй. Тэгэхээр ийм том боломжийг олгож нэвтрүүлэгтээ урьж ярилцсан. Танаа хамт олон бас маш их баярлалаа гэдэг хэлье. За баярлалаа. За баярлалаа үзэгчтэй. Индивид ливстэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. За энэ 7 хоногийн маань лавгийн тойм нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүрээд өндөрлж байна. За бид бүхэн студид Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Батнасангийн оюун гэрэл ерөнхийлөгчтэй ярилцлаа. За эмэгтэйчүүдийн эрхийн асуудал, за дээрэс нь холбооны асуудал олон бас сонирхолтой зүйлсээр яриа өрнүүллээ. Эх 7 хоногийнхоо дугаараар эргээд уулзцгаая. Тэгээ Монголынхаа бүх эмэгтэйчүүдтэй хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Баярлалаа, баяртай. Батулга ард түмнийг өөмөнд самуунд ийм үйлдэл гарна ч нэ би бас сансангүй. Ерөнхий сайдыг энийг ч нэр өгшөхгүй. Төрдөө ордуулмааргүй. Төшөв рүү ордуулмааргүй болсоо байдаг шүү. Бид нар хамтдаа ядах ёстой болохоос биш. Бид нар хамтдаа ядагдах ёсгүй. Тэрс өгдөг би билээ.